Захирлын өрөө шийдэн давхар үлээ. Ай. Самэн захирлын өрөөд нь давхар. А? Яса. Хэн дуудаад? Ямар дарга? Булгаач орцсон юм шиг. Юу яриад байгаа энэ? Төрийн өмчийг иргэдээс нь хамгаалаад за зүгээр байна уу харчаа гарьяа лай бас үгүй. Хайцээ. Үсэн ацных нь хурл үүдээ. За зүгээр харуулж явъя. Миний биенд битгий хүрээдээ төрийн тусгай хамгаалт биш. Битгий талчганаа да. Иргэн юм уу жижиг усаагаа штэ. Мяат гэж нэг юм газар чинь тэгээд бага энэ хулгайч дороо суудсан юм хайшээ. Урд очиж тэр цаг бүртгүүлж байгаа. Одоо бүртгээд авчихцаа. Олон юм ирээд хүн бий. Зүгээр уцсан битгий хүрээдээ. Би чамдаа маргалдмаар юм. Биш энэ араа хулгайч ирсэн юм шүү. Зүгээр байгаараа. Яагаад түр? Өөс мяатын цагт гараад ирвэ. Миний бие битгий хүрээ. Чи төрийн тусгай хамгаалт биш над хадгүй заа юу. Зүгээр хойш. Миний бие хүрээд дэс дайдах. Цагдаа дуусчихсон. Тэсний үнд хүнд байгаа. Түс бааса. Шорно. Юу цагдаа мөрдөө. Шорно. Шор юм уу? Төрийн тусгай хамгаалт юм уу? Өдөр тусгай байна ах энэ. Энд хэлээд буулга гинэ. Би өөр уртсан нэг хулгайч айтай. За энэ хідэн давхар. Манай хүнд онцгойсон. Хавар ирж ирсэн. Зөв. Нэг давхар захирлын байна. Захирал нь байна уу? Захирлын зорилт төршин тэр батлуулах гээд ирсэн бол авсан гацны зорилт төсөвч. 26 оны. Би танаа өрөөг мэдэхгүй шүү дээ. Яг өнгөрсөн хавар. Бизнес төлөвлөлтийн хилцээний дарга маргач гинэ. Энэ ямар юмныхаа бизнесийг төлөвлөдөө? Саяны авгаа юу? Жил болгоо нөгөө манайх чинь компаниуд чинь хэрэгчлэгийн төсөв зардлаа. Тооцоороо батлуулдаг. Тууцан энд ирдгүү юм уу? Ирээд өнгөрсөн хоног туралцсан. Нөгөө дээр нөгөө хоёр намуудаас томилогдсон бет нэртэй хэдэн гуйлагчингууд байна уу? Хийцгүй гарууд. Өрөөнд гарч байгаа. Ер нь бол чөлөөлөгдөг юу засан газар тэмдэглэж ирсэн шүү дээ. Эднэрийг бахан солонгос зугаалуулсан байна. Би солонгосоос сая ирлээ. Тэ. Чи санхүү албаны дарга маргач чинь байна уу? Өөр нөгөө том дарга нар чинь байна уу? Бүгдийн суглуулдаа. Бүгднгээс нэм асуу. Өдөрлөг ирсэн. Энэ нөгөө хүн намаас томилогдсон нөхрөө. Энэ чинь нөгөө боловсрол менежер юм. Яа манай нөгөө болроо гэд манай намын нөгөө хүн намынх нөхөр хаав. Амралтаа авцныг сайн нөгөө хийж байгаа. Тийм үү? Хууль эрхцэн газар. Аудит гэж байна уу? Хууль эрхцэн газар. Хууль хэлцээгээс ууч. Хууль хэлцсэн дарга байна. Манай өрөө нажууд байдаг шүү дээ. Өөр санхүү хэлцсэн дарга хаад дээ. Санхүү хэлцсэн дарга хаад дээ. Нөгөө ч бүрдээ шүү. Нөгөө л гараа. Би та нараас энэ жил нэг хэдэн хүнд итгүүртэй гарах вэ? Бүтц чи хэд юм бэ гэд энүүгээр явж байхдаа нэг хавар асуугаад гарсан те. Тэгээ одоо энэ жил хичнээн хүнд итгүүртэй гарсан. Хэдэн хүний ажлын байр гарсан. Хэдэн хүнийг сонгон шалгаруулж авсан. Иргэд бас та нартай адилхан мят ажилд орохыг хүсэж шít. Тийм үстэй. Тэгээд нуаах хийцгүй албан тушаалууд томилдсон. Тэ. Тэрийг сонирхож байна. Энэ даргатай ч уулзмаар байна. Сөүлд нэг хийцгүй хэдэн гарууд байна. Өндөр 4 сая вооны цалин авдаг, амжиргааны зардал авдаг. Би одоо мятын онгоцоор сая яваад ирлээ. Тэ, өөрөө төлбөрөө төлөө явсан жишээ. Даргын өрөө. Соб байцгаана уу? За манай мятын санхүү хэлцгээд бас баахан компьютер тавьсан, баахан бичиг цаас тавьсан. Нүсэр аппарат, нүсэр гарууд сууж идэм биш үү? Юу?
Энэ жилийн санхүүгийн төсөвгээд төсвийг чи харж болох уу? Нээлттэй эрэг дунд захим сайтан дээр ч байх хэвээр. Би санхүүгийн эзэн дарахтаа нэр. Дуудчих дарга дууд сайн ахантай. Юу вэ? Танах энэ хэдэн төлөөлөгчийн газар байдгийг тэдний хад овчхон зардлага гаргадаг гэж. А хэр үстэй. Хэр үстэй. Та юу хариуцтэй? За эргээр нь харин хүн ууцах гэдэг шүү дээ. Орлогоо. Би санхүү Орлогын өрөөгөө. За орлого авахын тулд хэдэн ихтгэл сууж идэв. Энэ мятныг жилд нэг хэдэн төгрөг олохын олонгууд нь ингээл баахан сүр албад тушаад зохиогоол ингээл аваа сууж явах юм. Миний гол зорилго энэ төрд бас нэг өмч байх юм бол өмч нэг хувийн хвшилсэг цомхон чадварлаг байх хэвээр. Ашиг олдог байх хэвээр. Олсон мөнгөөр нь иргэд маань имлэг сэргүүл сургууль цэцэрлэг тэтгэвэр тэтгэмжээ тавьдаг байх хэвээр. Энд ардын намын шахаа гэдэг нэг баахан гарууд ирсэн үеийн үед мятыг идэж уугаал мят ашигтай ажиллавал орон байр аваад сууж идэг нь бол үнэн шүү дээ. Тийм биз дээ. Тэ? Өөрөө хэдэн жил ажиллаж байгаа юм бэ? Хэдэн жил ажиллаж байгаа? 15 жил ажиллаж байна. За, хэдэн удаа гадаад явсан юм бэ? Танах жоохоор өнгөө өгдөг те? Нэг таксаа төлсөн болоод сул судалтай явдаг. Тэгэл үнгүү шүү дээ. Иргэдэг ч гэсэн сул судалтай явдаг гинэ. Иргэд ч гэсэн та нар шиг үнгүү юммаар байна. Өвдсөн зовсон иргэдэг сул судалаараа явуул. Өнөөдөр Сеул рүү хүмүүс асар хэмжлэгэнд явж байна. Тий, сул судалтай явах хэрэгтэй шүү дээ. Би сая Сеул яваад ирлээ. А сул судалтай үнгүү явд юм байна те. Сул судалтай такса төлөө өгдөг. Такса төлөө. Тий. Ятаар ингээд гадагшаа явахаараа дандаа үнгүү явна. Такса төлж байгаа нэртэй тэгээд нэг жоохон тодорхой мөнгө одоо жишээ нэг сая төгрөг байлаа гэхэд нэг 10,000 төгрөг төлөөд явна гэсэн үг. Үнэн шүү. За 100,000 төгрөг төлөөд 900,000-ын үнгүү явчих, тийм ээ? За ийм бэ. За харин 300,000-аар явдаг. 700,000 2 сарын билет ингээд 300,000-аар такса төлөөд үнгүү явдаг. Энэ өөрөө мятын ажилтны хэлж чинь, тийм байгаа биз? Гэхдээ чиглэл болгоо өөр шүү дээ. Чиглэл болгоо өөр ялгаагүй мэдчихэж байна. Хүмүүс яг тийм дандаа юм буруу мэдээлэл өгөх юм байна. Буруу садлахын байхгүй ерөнхий асууж байна. За ли зарлагын нэгтлээ аав. Зарлагын нэгтлээ аав. За пах орлогын нэгтэл ингээд хүүх амар орлоготой. За тэгээ олж байгаа орлогонууд ингээд баахан бүх юм захин болчихоогүй юм уу? Тий. Тэгээд ингээд хийцгүү. Одоо орлого олох гэж хэдэн нэгтлэн суудаг юм. Юунд дахар зүгтээд бэ? цааны цагш төгч байгаа шүү дээ. Манайш 7:30-аас ажил гэсэн чинь одоо. Дуус бол байна. Энэ юм микийг хийчихэр болчих юм. Одоо дуун яаж вэ? Манайхаа одоо дуун яаж вэ? Мик хийхэр дууг болчиход байх юм аа. За одоо тэгвэл мик авчлаа. За санхүү за энэ юу нөрөө? Энэ зардлын хэсэг пүү жорд. Одоо бизнес Корея армаар өөр юу гэдэг Монгол руу нисдэг компаниуд ийм нүгт бүтц байхгүй зөө. Бизнес арийн Монголын энэ төр ийм байдгүй маа хараа. Одоо энэ минийг ингээд худлаа хаалт таслаа гэж тэр чигээрээ мөнгө тавилга сав гэд бүгд мөнгө. Ингээл төрд бол ингээд өргөө дангаас нь зардалтай байгаад байгаа. Төрийн өмч гэж байгаад яад энэ мятыг ер нь тэгээд бизнесийн зарчмаар татан буулгах хэрэгтэй шүү дээ. Сая шинээр захирал томогдсон гэсэн тэр ажиллаа гэдэг юм уу? Сайн байна уу? Сайн байна уу? За энэ ямар юм нэгтлээ? Санхүү нэгтлэн бодох хүртэл ахынд тэр мятын Сеул дэх төлөөлөгчийн газрын хүмүүсийн цалингийн зэсийг гаргадаг. Юу хариуцдаг? Сэлбэг хариуцдаг юм уу? За. Өөр цалин хариуцлага нэгтлээ аавна. Цаандаа гарцсан байна. Цалин таныг орж ирсэн зургаал гараад байсан. За та юу хариуцдаг? Мөнгө хөрөнгө. За. Хөрөнгө гэхээр юу одоо энэ хөрөнгийг тэгэл тоолоо бичиж юм уу? Мөнгө хөрөнгүүдийг одоо энэ миний сахуулаад хэдэн төгрөгөөр авсан мөнгө хөрөнгө гэл ингээд хөрөнгө тоолно үстэй.
Орлого зарлах гэдэг энэ мятд нэр гой албанчил гаргацсан. Хэдэн жил ажилласан ахын дөө? 3 жил үү? За гадаад хэд удаа явсан? Яваагүй нөө. Удлаа ирээд байгаа та нар бүгд явж байгаа. Тий. Энэ намайг ирэх сурахаар тэгээд юунта би одоо сая Сеулээс бууж байна. Эй! Зөвхөн гадаахан бах найсраа нөхдүүд ажиллая. Би сая Сеулээс буугаад замаараа мятаар дайраад гарч ийн заяа. Тий. Хөнгөн байна штэ гэнэ. Дэше дарга өрөөр ороод та. Тэр санхүү албаны дээр маркетинг тэр нэг аудитын гар гэдэг нэг хийцгүй гар байгаа заа. Тэр хаа нийт нөхөд байдаг юм даа. Санхүүгийн аудит. Гүг аудит гэдэг нэг нөхөр байгаа. Аюулгүй аудит төлөвлөлтөө энэ 3-5 байна. За мят гэдэг ингээд жилд нэг хэдэн 100 хүн ажиллана. Ямар ч үр ашиггүй. Үе дарга нарын тансгалдаг газар байсан. Үнэн тэ. Нисгэх гэж байна. За нисгэх энэ чи яах вэ? За. Өөр энэ даргын нүр айл. Би гүйцэтгэх цаглаа. Тэ. Гүйцэтгэх яа. Маркетинг хэлцгэнэ. Сайн байна уу? Сайхан үйлчж байна уу? За. Хэдэн жил ажиллаж байна? Танах маркетинг хэлсэн хэдэн үнэтэй? Та 20 хэдэн үнэтэй. Хэдэн онгоцтой? Яг билет бичиж байгаа усуудаа нийлээд шүү дээ. Тэрнээс яг офстер болоод тэгээд танах Сеулд билет бичгчний 3 бачкаа сууж байна. Бүх юм захин болцсон биз дээ. Би захимаар аваа явсан шүү дээ. Тэр ямар учиртай? Маркетингийн зардал яриа л дэмжиж байна та. Жилд хэдэн төгрөгийн маркетингийн зардал гаргаж байна? Асууч идөхөө. Ягаад гэвэл би өөрөөс чинь хувь юм асуух гаагүй төрийнхөө юмыг асууж байна. Уг маркетингийн зардал ч асууж байна. Жилд хэдэн төгрөгийн маркетингийн зардал гаргаж байна. Аа? Хэл хөөе. Ай гүйцэтгэлээрээ ч гэх шиг. Жилд хэд байдгийг ажиллаа мэддэггүй сууж байна энэ ч. Энэ араа жилийн маркетингийн зардлаа мэдэхгүй маркетингийн албаны дарга мят яра. Ажиллаа мэдэхгүй ийм л гаруй төрд ажиллаж байна. Тэгэл гунхаал нэг сайхан модельүүд талхаж байна. Тий. Энэ юуны өрөө? захирлын төсөл. Нөгөө шинээр томилсон захирал чинь байхгүй ажилдаа ирдэггүй. Минь сайхны найз гэсэн, минь сайхан томилсон. Ховдоос гарсан их хурлын гишүүн алсан, их хурлын гишүүн минь сайхан ховдын бяв цогтын гүйлэг байсан нөхөр. За одоо ч гэсэн гүйлэг нь. Энэ араа ийм их хүн ажиллаж байгаа юм. Яа. Тэгэл бас хэдэн жилийн ойгоос удаан хугацаал ингээд байж байгаа. 19 оны зураг шүү. Тэ 19. Ялгаагүй одоо ч зөндөө юм байгаа. 17 ч үлээ. Тэ 10. Мяд улсад нэг татвар матвар төлж хууль хэрэгцсэн хэлсэн. Автомат аж ахуйн хэлсэн. Мятынхныг бүгдийг өглөө зайлуулсан хэдэн жолооч нар гэрээс навж гэрт нь үргэж цэцэрлэг шиг сургуулийн хүүхдээ автобус гэдэг шиг мөн үү? Захиргаа хүний нөөцийг хэлсэн. Нэг ажилтаа авах гал нэг хүн анкет энэ шалгана гэдэг хэдэн анкет авд ажилтаа авдаг хэлсэн л ингээд энэ ч нэг 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 хүн биш. Байгуул болгон дээр байдаг. Хүний нөөцийг хэлсэн гэж. Гэсэн бас нэг хүн анкет чи шалгаруулаад тэгэл захир тушаал гаргаад болоо ш тийм биз дээ. Хүний нөөцийн 3 хүнд ажил. Гадаад харилцаа хамтын ажиллагаа өө яа 1 2 3 4 5 бачкаас авсан. Олон улс захирлууч оч гэрээ гэл болд юм аах энэ. Санхүү дотоод аудитыг хилцсэн. Хөө энэ нөгөө юу хийж байгаа? Манай санхүү дотоод аудитын албаны дарга шүү дээ. Энэ нөгөө мэрэгжлийн албаны дарга байсан цагаагүй чи энд ирээд аккаунт ороод нуугч одоо эндээс сэтгүүртэй гарахаас сууж байгаа. Мөн үү? Үгүй мөн. Мэрэгжлийн албаны дарга цагаагүй гэдэг энэ хараа. Энд дээрээ суудсан ардын нам, цэвэр ардын нам. Тэгээ энэ нөхөр хийн дарга нь. Уг энэ албаныхан аудитор байна шүү дээ. Ийм том бүтцтэй. Аюулгүй ажиллагаа чанар нийслэлийн аюулгүй байдлын алба юу. Нөгөө хараат ус аюулгүй ажиллагааны албан тахгүй. Энэ нөгөө Эрдэнэс Монголын нөгөө геолог мөн үү шүү? Биш. Энэ мэрэгжлийн инженер техникийн ажил. Инженер техникийн ажилтнаа. Йоо. За ажиллаа хийдэг хүн байдгүй бүх өрөө хаалттай. Санхүү удирдлагын газар яа. Ийм олон санхүүтэй мят харж байна. Төрд өмч байгаа нэртэй хөш баахан ардын намын тороолууд ингээд ажилласан болоод байж байна. За ёо.
Тэгээ төрийн олон компанитай. Дээрээс нь Мятаас бас тэр Эрчис Монгол нэртэй компани байгуулсан их хурлын гишүүн байсан амар төвшин тодорхой хувийг аваад тэнд бас менежментийн зардалгээд төр захиргааны байрны 6 давхар сууж байгаа. Чи маркетинг албаны зардлаа хийж чадахгүй бол захын шалгалтанд унж шít. Иргэд хяналт тавьж гин хой. Дарга. Эрхэм дарга. Жилийн маркетинг албаны зардлаа хийдэг. Чадахгүй тэгсэн мөртлөө маркетинг албаны даргаал гунгаад наашааш алхаад байна. Дубль шатсан. Ёо өөр. Нэр одоо ингэ жүжиг тоглохоо болмоор байна. Тэ. Нөхдөө чаддсан бол гараад ир та нар. Одоо өнөөдөр Мяттууд ерөөсөө нислэгийн аюулгүй байдал хариуцсан мэрэгжлийн инженер техникийн ажил онгоц онгоцон дээр хуваарлагдаад байж байгаа хэвээр онгоц ничрээд онгоцонд хийх сервис байвал за би мэрэгжлийн рүү ч орохгүй зэ. А зүгээр илүү дутуу сул зардал мардал гэдэг те онгоц нисэдэрлээ сервисийг шаардлагатай бол инженер техникийн ажилтан сервисүүдийг хийлээ мөн үү? За тэгээд одоо онгоцонд нөгөө нэг стварцууд нүүлчлэгээ хийлээ. Тэ инженер техникийн ажил гэхээр онгоцны бүхэл юмыг хийлнэ гэсэн үг. Аюулгүй байдал, шатхуун, дос, хэлбэг хэрэгслэгээд тэр мэрэгжлийн ажилчтай бол юм ярихгүй заяа. Хамгийн гол нь энд хийцгүү тийм үү? Энэ улаан тоосхон байшинд хэдэн зуун хүн сул цалиа аваад хэдэн агаар дээр нисээд онгоц жолоодж яваад ирээд нэг 5-10 цаас олдог хүмүүсийн одоо хөдөлмөрийн мүжлийг эдгээр хийгээ сууж идэг байхгүй юу? Энд офс нэртэй худлаа гонгосон гарууд бүгд ардаа их хурлын гишүүд цайд дарга нарын жахаасууд байдгийг би мэдэн заяа Мятыг. Тэр санхүү албаны дарганыг авгаа өгдөг ш тэр хаа байна. Энэ хурлын зал нь та бүхэнд сонирхол яараа. Пүүх мангартав дэлгэц чаацсан тэнд яах ч байгаа. 100 сая дэлгэц тавьчихсан хараа. Энийг онголд байна. Хараа тэнд 100 сая дэлгэц тавьчихсан. За тэр 100 сая дэлгэцийг авах уу? Цаанаас авал нэг 50 саяар аваад 50-ыг нэмэлж авчаа хийгээ шааж. Энэ нэчлэн төрөөс барьцтал сордог улгаачуд. Хараа л да ийм л биш үү гэсэн бас. Тэр хурлын зал юм байж байгаа. Тэгээ тэр яг санхүү албаны дарга хаана? Тэгээ чи өөр чи юу гадах та танах тууцсан хэдэн гишүүнтэй үлээ? За 9 гишүүн эднэр сэл авч байна. Хоёр бүгд цалиа авч байгаа. Тууцын дарга чинь зам тээврийн яамны төрийн наримчгийн дарга хэвээр байгаа. Зам тээврийн яамны төрийн наримчгийн дарга Мяттын тууцаас цалиа авна. Давхар зам тээврийн яамны төрийн наримчгийн дарга гэж цалиа авна. Иргэдэд дан цалиа олдохгүй байхад дарга нар давхар цалиа авч байна. Энэ тансаглалаа болоороо дуракууд ойлгосноо. Өөр хаа байна. Али тэр бүтцэн хэвлээд дэрэгээс. Тэгээ бүтцэн хөвчгөр энэ нөгөө нэг манай нөгөө сүр менежер таавал бэтүүд хүн намын бэт арчил намын бэтүүд гараад ир та нар өсөн хүүрээ идти би мэдчихэн заяо. Иргэцүү хэлцгээд хараа. Захиргаа хуулийн хэлцгээд мангар олонтой. IT штэ. IT-г. Одоо бүх юм чинь IT зурлаа. Тэгэл IT-г нь хараа л та. Тэгсэн мөртлөө програм хангамжийн зардал гээд замбраагүй гарч байгаа би мэдэн штэ. Ер нь сая байцгаана. За доошо нуугдах юм байхгүй штэ төрийн ажил хийж хаашаа. Тэ? За ямар програм зохиож энэ залуучууд? Програм зохиогоод алж гинөө. Олон улсад гаргаж зараал аа. Програм хангамж хэлцгэнэ. Яат тий. Програм зохиодог. За мэдээж аюулгүй байдал энэ тэр юм бол мэдээж одоо тусдаа хяналтын диспетчерийг хэлцгээд байгаа тий. Мят бүгд утан програм хангамжийн албатай. Нөгөө ямар юм бэлээ? Нөгөө стартап компани байгуулаад дэлхийн зах зээл дээр гарч байгаа одоо аппликейшн гаргаж зараад алж ийна л гэсэн үг. За Мяттын Плетийн касс одоо энэ ч дээр хөшөө. Плетийн касс гээд мөнгө тоолоод тэг гараар ингэж бичээ сууж байна. Энэ програмаар бүх шүлжээнд орцсон биз дээ. Плетүүд програмаар орцсон те. Програмаар орцсон. Би сая компьютераар аппликейшнээр захиалсан. Дата тапа трип гээд одоо нөгөө юунууд компаниуд байгаа шүү дээ нөгөө плетчдэг кассууд Тэр системийн чинь нөгөө тасралтгүй аюулгүй байлаа. Гадны хадлага гэдээс чи хамгаалаас. Гэхдээ одоо тапа трип гэдэг чинь Мят бол зүгээр тапа триптэй гэрээ хийгээл тапа трип өөрсдөө аппликейшн гаргацсан болж байгаа. За ёо. Тэг Мятын аппликейшн плетчдэг аппликейшн би илам мэдчихгүй байна. Санагчгүй байна. Тэ. Ингээл худлаа яриад тэр одоо тэр плетийн орж ирж байгаа 5 цаас ингээд зарлагтаа дуустдаг байхгүй юу? Ойлгомжтой шүү дээ та нар.
Би мэдчихэна. Муучгүй компьютер техник менежментийн сургууль төгссөн юм аа. Ойлгосноо? Тэ. Та нар ямар дэлхийн шүлжээ вэ? Хэдхэн орнд нисэж байгаа юм яат? Бээжинд нисэж байна, Сеулд нисэж байна. Тэ. Одоо Европ руу нэг 2 оронд нисэж байна. Мөн үү? Тэ. Ийм л байгаас нэг олон оронд нисдэг юм шиг битгээ тэгж худлаа жүжээд. Мяти стартап гэж юу байгуулсан та нар? Юу ч байгуулаагүй. Та нар юу ч хийгээгүй. Сул цайлаа аваад гүтчихээн. За төрийн байгууллагуудыг одоо тэгсэн мөртөө алдагдaltaй ажилтдаг. Ягаад гэвэл ингээ баахан сүр ийм алба байгуулад баахан зардал гаргаа сууж байгаа юм чи яах юм үнэн шүү дээ. Тийм биз дээ. Тэгээд бас мэддэг юм а ярьчих шиг нэг юм тийм. Энэ шахаа шүү дээ. Нэг өөрөөсөө хаана ажилтдаг, мятад ажилтдаг. Ой яа том шаагаад. Юу вэ нөөш? Хуулицын дарга нь хаана? Доор хийх хэрэгтэй. Өрөөнд доор. Хуулиц хэдэн байдэн зүгээр асууч. Хавуулаад. Хуулиц хэдэн үнэтэй? Хавуулаад ажиллаж. Сайн байна. Хуулиц хэдэн үнэтэй үт юм бол? 6. Сарын цалид дөө. Хамаатай. Иргэдэд хамаатай битээ солиор дахиад хэлээд ихтэй. Битээ солиор дахиад хэлээд. Төрийн өмч иргэн юмаа мэдэж эзэн нь юмаа мэд иргэн юмаа хашдаг. Хувийн нууцх нь. Өнөөдөр багш нар эмчнэрийн цалин ил байгаа ард түмэндээ. Төрийн өмчт ажиллаж байгаа та нар шиг ярваад дарваас юмнуудын цалин иргэд бид нар мэдмээр байна. Мэдэх хэрэгтэй. За ёо. Хэний шахаа болоод ямар том юм бэ? Энэ төрд ажилтдаг энэ том компанид ажилтдаг болохоор битгий солиороо даа гинэ. Ямар ч ёс зүй алга. Би ирээд хүн ёсоор мэдтэлээ. Сайн байна уу? Хэдэн төгрөгийн цалин авд юм бэ гэд. Энэ эмч багш нар өөрсгч өндөр цалин аммаар байна ой. Эмч багш нараа идэвхтэй барьж юу ч юм байхгүй удлаа уцаад ингээд компьютерийн ард хуулийн хэлцгээ сууж байгаа. Өдөр болгон гэрээ шаад юм үгүй юу? Жүжиглээд байгаараа, жүжиглээд байгаараа. Тийм байхгүй заяа. Ингээ худлаа уцаад энд тэгээд нэг худлаа алба гээл том шаагаад албаараа орой 5 дахь орой болон баар савнд ороод аригтаа сүр имигээ шааж байгаа ш та нар. Энэ нөгөө хэлэхэд тийм. Та нарын ажлыг мэдээд байгаа юм баггүй би мэдчихэв. Нэг л их цантаа ярваад дараас юмнууд аятайхан багаараа заяа та нар. Тэ? Юу ид жууж байгаа юм тансаг зүгээр. Сургуулийн хүүхдүүдэд өнөөдөр хөрөгч итгээ хийлаа. Юу ч байхгүй байгаа. Эднэр бол зүгээр тансаглаад үнтэй өрөм зөөгнүүд тавьчихсан. Ийм л байгаа шүү дээ. Нэг нөгөө хэлэхэд. Зайлууд эмнэлэгт ажиллаж байгаа асар совилгч нарын ийм бүр ээлжинд гарах бууж ирээд нэрээ уух нэг аяг цай чинь аяг байхгүй шүү дээ. Хууль хэлсэн. За хууль хэрэгцээ үүсгээд хууль хэлс бараг 50-60 хүн байна. Энэ 6-7 хүн байсан. Мэдээлэл техникийн хөгжүүлэлт хэлсийн дарга өө яа. Байхгүй гэд. Бага ажиллаа идэггүй дарга нартаа. Мэдээлэл технологи гэдэг. Битгий жүжээ дээ хөөе. Богд ардын намын дороолууд. Тэгээ сүүлд нэг ардсан намыг засагт хамтарж байгаа нэртэй хүн нам ардын намд дарга нарт далтгансан хэдэн далдаахгүй дэрсэн. Арган доо нэг давхар доо тийм шүү. Тий. Манай намаас бас манай сургууль надаас доор улираад хугацаанд төгсч чадаагүй ногооноо дэрсэн. Би мэднэ. Болор сүрэнгэд байгаа үстэй. Тэр өрөөнд байсан шүү дээ. Бага шүү дээ. Юу ч мэдэхгүй. Намайг бас юу гэнэ хуцж ийсэн. Сайн байцгаана. Энэ юу нэлсэн? Аюулгүй ажиллагаа, чанар баталгаач бол нислэгийн аюулгүй байдал хэлсэн. Нислэгийн аюулгүй байдал. Аюулгүй байдал нисгтэр л байдаг юм да. Тэгтээ яах вэ одоо? Нөгөө бичиг цаас. За мэрэгжлийн хүмүүстэй бол юм ярихгүй шүү дээ. Гол гэлцсэн юм шиг байна. Тийм ээ. Тийм. Цаан чи хийцгүй хагэлцүүд бас зөндөө байна. Энэ бас одоо тийм. Бас мэрэгжлийн инженер техник ажилтнах юм ярихгүй гэсэн тийм ээ. За хаа газар бас нэг гайгүй ингээд юмаа хил тод тайлбарлаа явчихдаг юм боловсон хүчнүүд байх юм аа. Сая мятад бол миний нэртэй адилхан тэр мөнх эрдэнэгээ залуул гайгүй ажиллаа хийж байна. Бус нь хийж байгаа юм баахгүй. Дарга нарын цүнх бараал Монголын ямар дарга очих нэг нь тэндэн далдганаад явж идэг. Төлөвлөлт эдийн засгийг хилцсэн. Юу. Өөрчлөлт тооцоо гарахын эдгээр төлөвлөн заяа. Энэ жил хэдэн төгрөгөөр гадаад руу зугаал нь ийм юм аавн энэ төр гээд. Монголчууд юм шаардлагатай гівгэнт өөрсдөө инженер техник ажлаас цагаалга өгөөд нягтлангаар тооцоо хийгээд дарган зохиол аваад болно шүү дээ. Тэгээд дуудлага худалдаагаар ороод тендер зарлаад тийм биз дээ. Энийг татан буулга энэ гэлцэг заяа. Зөөр хаавна. Бизнес удирдлагын газрын захирал мөн үү? За захирал байна. Эрхэм захирал хай. Энэ бизнес удирдлагыг гэлц. Мят бизнес идэг болцсон. Мят дотроо бизнес удирдлагын захирал гэдэг нэг юм өрөөтэй хараа. Захирал нь байхгүй. Тэнд хурлын заалтай энд мангар том өрөөтэй хараа. Энд хүн дуудаал удлаа хуцаад энэ дээрээ суучаал. Ой.
Өдөрлөгийн хэлцгээл худлаа гуцаад хоолойгоо шахаа сууж идэг багт энд нэг байж гаа. Аа? Бизнесийн байгууллагч чинь бизнесийн төлөвлөгөөгөө Ахын доо маркетинг хэлц байна, бизнесийн хэлц байна, хэдэн хэлц байх шаардлагатай. Маркетинг гэдэг чинь ерөөсөө одоо ирээдүйнтэй зарлага орлого одоо тэг бүтээгдэхүүнээ яаж зарах вэ? Яг тэр шүү дээ. Тэг борлуулалтаа даана. Тэгэхэд энд юу вэ? Ингээд илүү дотоод зардал зөндөө гаргаад байна. Нөхдүүд. Тэ. Би энд энтхийн хувийн нөхдүүдийн гэр оронд нь очиж гэр оронгийнх нь хэрэг дурлах гайгүй. Би төрийнхөө өмчийг хэр ажиллаж байна, шалгаж байна. Энэ онгоцыг бол зүгээр сүрнээрээр зүгээр худалдаж аваад битүү өрөө ичдэг юм байна, тийм ээ. За зарим ч бэлэг гэж байгаа худлаа. тань мэдээлэл өгöd. Өөрөө нисгч юм. Нисгч юм. Тий, одоо бараг 25 Тэгээ нисгчээ ээгээл тэтгэвртээ гаруул зайлал тэгэл энэ гэлцэг татан болох. яг бизнес менежмент агаарын тээврийн энэ компани Гэхдээ тэгээд нисгэгч хүн ямар юмных нь одоо тийм чиглэлээр сурсан мэрэгч чадахгүй. Бизнес удирдлагын газрын захирал гэдэг цэцэрлэгийн үг тийм ээ. Нэг тоглоом зохиож өгдөг шиг Мятад бизнес удирдлагын газрын захирал гэдэг тоглоомны албан тушаал зохиогод өгч. За яа. Хамаагүй надад гарч ирээд мэтгэлцээд ярил л да юу гэдгийг харъя. эрчс рүү явцсан манайхан бүгд Эрцээр юугаа идэх тэр амар төвшингэд дураач чинь. Эрчс Монгол гэдэг нөгөө талаар чинь өөрөөр орё. Эрчс Монголын амар төвшин рүү тайлбарлахгаа явуулсан гэд би амар төвшин дээр зөндөө очсон шүү дээ. Баггүй эс тэр гуйлагч. Эрчс Монгол нэртэй Улаанбаатар хотын хуучин захиргааны байрны 3 давхарт ямар ч хүн байхгүй би очиод бүгднгийнх нь халдалт огссон. Энд ирсэн чи тийшээ дуудагдаа явцсан гинэ. Шаалдаа бадмаа хаа. Бидний шаацгаа гэж хэлээ. Үгснээрээ баталт гэдэг гуйлагчгуудаар батлуулах албатай мó. За би өглөө хоолгүй явж байгаа танаа энэ хоолны газар ороод хоол идэх тий. Юм байна уу? Мөнгө төлч. түрээсээр өөрийн байгууллага ажилладаг шүү дээ. За энэ харъя л да яг хөө. Энийн түрээсийг яад нээлттэй сонгон шалгаруулсан юм уу? Төрийн өмчийн боловсролын газартаа 3 гэрээгээд сонгон шалгалт хийгээд Сонгон шалгалтыг яаж хийсэн? Ямар зараар явсан? Мэдгүй зараар яваагүй. жил болгоны солон Худлаа сан дээр тавьсан нэртэй айлж. Нийслэгийн үйлдвэр зохицуул инженер хэлсэн үү? мэрэгчлээ шүү. Яг мэрэгжлийн холбоо Мэргэжлийнхөө. тасыг болоо. Хоол идчихэд За яг баах. Тэр төлөөлөгч нар нэ. За мятих ингээд хоол иддэг. Энийг бол түрээсэлсэн байдсан байж байна. цааны цаг. Мяти хоолны зал. Малгайлагам шинжилгээ ураа амсгаж шаацсан. Тэ таах юм сууж байгаа юм яваад авч. За яг баах. За яг баах. Би эхлээд миний хоолунд яах зүгээр наригсан. Аль тэр хоёр хүн нам ардын ардчил намын хоёр бэтнээ байгаа. Тэр хоёрыг би аваа яваа. Нэг ч гэсэн үр дүнтэй яваа. Нэг нь ээлж ямарт авсан байна. Тэр бодор сүрэн дээр яваад орё. Асуу. Монгол байсан. Солонгос явсан гэсэн юугаа мэддэг юм болор сүрээ. Би чамайг мэдэн штэ чаа. Намайг болохоор зэрэг гитэмэс төмс арилгаж хийсэн гин. Арилгаж хийсэн чи яадیں۔ Төмс нийлүүлдэг одоо хөдөөний үгд өөрөө төлбөрөө олохын тулд хөдөлмөр хийж ирсэн. Энэ нөхөр чинь байна штэ. Манай 98 онд гитэмэст ороход хандивын анкер орж ирж ирсэн. Тухайн үед аав нь дарга байсан юм шиг байлаа. Би конкурслж орж ирсэн. Тэ. Би 4 жил сураад төгссөн. 98 онд ороод 2002 онд. Энэ нөхөр чи яасан? Улираад 2004-5 онд төгссөн. Би мэдэн штэ. Бас залны өрөнгөө. Тэ. Төгсөлтөний онхны хоёрын мөнгийг шааж ирсэн. Тим нөхөр мят дээрээ суудсан. Тэгээ бас болоогүй улс төр их хурл мөл гэж хуцаад ах юм. Нэг нам гिचээд хулгай эксэтгүүтээ хулгайч нарыг би хараад бөөлцдөгтэн заяа. Улс төрд бол гэр орны ахуйгаа засцсан шудраг хүмүүс гарч ичиж Монгол улсаа шударгаар хөгжүүлэх хүмүүсийг улс төрд явна гэж байгаа. Тэгээс улс төрд орж давуу байдал олгож хулгай шаадаг, худлаа шаадаг хүмүүсийг оруулмааргүй байна. Тэ. За хойш төрийн нарийн мятын төрийн нарийн хойш мятаас давхар цайдаа авдгаа бол новшмин захиргаа хүний нөөцөө хэлсэн. Өө ёо гойшаа. Одоо энэ үнэн данхар захиргаа хүний нөөцөө хэлсэн. Яа. Захиргаа яа. Одоо төр захиргааны байр гэдэг шиг шааж байна да. За газрын үйл ажиллагааны хэлсэн. мэрэгжлийн албах шүү дээ. Онгоцын газар. За онгоцны аюулгүй байдал. За. Тэг мэрэгжлийн албатай юм ярихгүй гэдэг байгаа шүү дээ. Захиргаа хүний нөөцөө хэлсэн дарга. Чи хэлцийн дарга үлээ. Хавар ирэхэд яваа. Тийм чи дарга нь тийм ээ. За чи надад нэг гол юмнуудаа гаргаад өгч бүтцэнсээ гаргаад өгчдөг. За тэгээ. Тэ.
Тэгээ танаа нэг сул цалин авдаг хүний нөөц одоо хүний нөөц чи өөрөө данхар байна. Зүгээр хахан зогсож байгаа чи би тийм ямбны маалга. Танаа хүний нөөц өөрөө данхар байна. Зүгээр хувийн хвшилт нэг хүнийг ажлыг танаа 5 хүн хийж байгаа нь үнэ. Чи тэрийг хүлээн зөвшөөрж байгаа те. Энийг аав гэж дарга тушаал өгнө. А чи тэгээд болсон болоогүй хүний нөөцөөс гэрээ хийгээл явуулна. Тэрнээс та нар сонгон шалгаруулалтаа ил тул зарладаг юм юу ч байхгүй. Аль хараа энэ жил хэдэн өнд тэтгэвртэй гарсан? 25 онд. 25 онд 27 8 болж байгаа шүү. Одоо нэг хүний тушаал тавьж байна. За 27-8 оны хүн тэтгэвртэй гарахад 27-8 хүний одоо оронд сонгон шалгаруулалт зарлж авсан уу? Манай сонгон шалгаруулалтаа яг Facebook-ийн манай пэйж рүү орвол бүгд байж байгаа. Яг л цаг хугацаатай. Харин би тэр чинь энэ жил хэдэн өнд гарах юм? Энэ жил 26 онд хэдэн өнд гарах юм? Тэр орох хүмүүсийн чинь би нээлттэй сонгон шалгаруулалтаар нь хил ус мэдлэг боловсролын шалгаад шаардлагатай бол тусдын болоод оруулаад өгөл гэж байгаа юм. Зөв үү? Тэгэхгүй тэгэл ардын намаас өгнө шүү дээ. Танад ардын намын цагаан байрнаас танад сонгон шалгаруулалтгүйгээр энийг ав. Манай намын сонгуульд явж ирсэн. Юу ч хамаагүй хэлгээ цалин 50 байж. Сонгуул болохоор аймаг руу сонгуульд явуулчихна. Унаагийн нисгээс гарах гэл явуулдаг нь үнэн шүү дээ ахын доо. Тэг би мэдж байгаа. Үнэн. Тэгээд мят бол дампуурал ингээл хэцүү байж байгаа. Чи бүтцэн гаргаад ирлээ тэгээд нөгөө цалингis энэний ажил хэдэн ажилч байдیں۔ Чажилтны нэрсийг хэлчих. Үнцэн ам 5000 байна. 1098. За. Түр ажилтан бол нэг 280 орчим байна. За түр ажилч 280 гэрэтэр мөн үү? Яагаад тийм байдаг вэ? За 1300 за ойлгомжтой мэдчихээн. За 1300 за өөр. За хүн хайрт хэд байна? Одоо Ари Монголид хэд байна? Тэд нар агарын үлгийнхаа тоотоо уялдаад улсуудаа төлөвлөж байгаа шүү дээ. За хүн хайрт нэг үсрээл нэг 10 хэдэн хүн байж байгаа, ажиллаж байгаа. Яг ганц сонгосон дээр 200 300 байгаа. За яг мэрэгжлийн ажилтнууд танахтай адилхан байж болно. А бусад ажилтны хүн хайр тийм хуулийн хэлцгээд 10 20 байж байхгүй. Санхүү хэлцгээд 10 20 байж байдгүй маа. Би мэднэ те. Тэгээ Пилетийн кас гээд хүн хайрын Сеулд, Москвад, Берлинд өөр хаанаач үдээ Пилетийн кас байхгүй. Бүгд захимаар борлуулж байгаа. Тий. Өнөөдөр Мятын төөх гээд Бээжинд нэг байж хагартлаа баяжаал ирсэн би мэдэн штэ. Солонгост өнөөдөр инх бат гэдэг Мятын төлөөлөгч тэнд дарга нарын цүнх бариад дарга нар дүүжлээд байж байгаа нь үнэн штэ. Солонгос Сеулд Мятын төлөөлөгчийн байр хэрэггүй штэ. Тэр Инчон дээр байвал болоо штэ. Тийм биз дээ. Яг нь Нисгонгосныхоо буухт нь дугуй шугуугийн шалгаад аюулгүй байдгийг хардаг нэг ёс төдий инженер техникийн ажилтан байгтал болоо. Тий. Багасчаад байгаа шүү дээ. Энэ бол Одоо Москвад ахын дөө. Москвад танах Москвараа шууд эслэхийхгүй байгаа тий. Москвад төлөөлөгчийн газар байна. Зөв үү? Хэд оронтой байна? одоо 2 хүн ажиллаж байгаа. Москвад 2 хүн ажиллаж байгаа. 2 хүн Москвад ажиллаж байна. А Мятаас цалингийн тавьж байна. Байр түрээсийн мөнгөний өгж байна. Офсын түрээсийн мөнгөний өгж байна. Машиныг унуулж байна. Бензин цэцний зардлыг гаргаж байна. Сул зардал. Тэр чинь 2 улсын хоорондын Сул зардал. бас шууд татан болгож бас болоо. За яг юу ер нь тэгээд манай Мятад одоо хошиг орлого алга төр татан буулгалаа гэхэд танах байж гэж чинь хэлэхгүй. Эргээд нисэн. Тийм жүжиг юм байдгүй маа. Тийм жүжиг юм байдгүй те. Одоо Берлин, Токио, Москва, Бээжин бүгд улс төрчдийн томилгоо. Би мэднэ. Тэ. За энэ тэр боловч руу аваад явъя. Тэр маркетинг албаны том дарга нарын чинь сонирхоод байл. Тэр санхүү хэлсэн дарга чинь гаргаад ирлээ. Асуу салингийн зэ гаргаад өгч бити хуц солиор чамд хэрэг алгатай мөнгө шааж штэ. Тийм харилцааны соёлгүй хүн яга ажил тавцсан та. Хүний нөөц хэлсэн дарга. Сая харав хуц солиор зайл гэж штэ. Иргэдээ орж ирээд мэд хэргийн өрөөнд юм асуух гэж зайл гэж штэ. Ингэж болдгоо юм гэж хэлэв. Гоо сайн тэгсэн штэ. Битгэл солиор гэсэн штэ. Солиор гэж штэ. Сонссон биз дээ. Ийм харилцааны соёлгүй энэ ёсны доголдолтой нөхдүүд Мятад ажиллаж байгаа гэдэг нь ёсны дутаж штэ. Тийм биз дээ. Тэр одоо мань нэгтэй ингэж байгаа юм чи өөр тэр зүгээр одоо юмнууд ингийн иргэдтэй бол зүгээр салаач үг шүү дээ энэ авгаа саяны даналцдаг авгаа. За энэ цаахны гөлөг энэ чи ажиллаа хийхгүй алга болцсон байна. Мятын захирал дээр сонгож шалгуулт зарласан уу? Зарласан шүү дээ. Зарласан. За энэ нөхөр хүүгээр юу гойж явж байгаа тэгвэл? Юу? Энэ томлогч нөхөр юу хийж явж байгаа? Төр орлого үүсгэж. Төр орлого. Мятын захирлын сонгон шалгаруулт зарласан байна. Гадаад дотоодод дээд сургууль төгс ирсэн залуучууд анкета өг би лайв хийж хагаад мэдлэг боловсролыг шалгаад ирээдүйн хитэг төлөвийг хараад мөн үү энэ Мятыг ирээдүйд ингэж ашигтай ажиллуулна ингэж оронтойгийн тийм ээ хэрэггүй оронтойнуудыг цомогдох нь мөн үү хэрэггүй оронтой цомогдох чиж энэ ашигтай ажиллана хэрэггүй бараа тавар худалдаа авалтыг багасгах нь нислэгээ ингэж нэмэгдүүлнэ гэдэг тийм чадвартай менежмент менежер зохион байгуулагч
мяд дээр хэрэгтэй 50 дахь шаардлага саяны миний хэлсэн байж таараа тийм үстэй. Энэ мөн мэд 50 дахь шаардлагыг би хэлээд өглөө. Мяд дээр сонгон шалгуулалт зарласан байна. Залуучуудаа залуу гэдэг байх юм байхгүй. Гүгшин залуугүй чадaltaй шудрах хүмүүс анкад дог. Минь цаага чи юм гөлөг өөрийнхөө гөлгийг томилсон байл шүү. Заа юу. Минь цаага ингэж ховдоос гарсан ихурлын гишүүнийг хэлж байгаа юм би. Хөлгөөр нь дуудана. Тэг морь уял явж идэг байсан уулгаач зүгээр морь уял явахгүй бас мяд зят мэддэг болчихсон шааж байна. Дураараа. Газрын үйл ажиллагааны хэлсэн. За мэрэгжлийн албыг харчих. За өөр юг харуулах та. Аль бид нар хідэн төлөөлөгчийн газруудад ямар зардал гаргаад байна харчих. Орж ирсэн бүгдээр цайндаа гархан гараад тэгээд. Хөдөл ажлын ихгүй шүү дээ. Тэр болор сүрэн чи гараад тэр. Тэр намын групп дээр олон талаа хуцаад идэв байсан чи миний гар орж ирээ яриад харыг чамаас би жижиг. Өөш энэ болор сүрэн энэ юуны хоёр нөхөр чинь солонгос явсан байж шүү дээ. Тийм ээ? Явсан. Тэр хоёр юу хийх вэ? Юу шинжлэх вэ? Дэлгүүрсэж чад ирсэн гэсэн шүү дээ. Буудлын бүгд мятаас гарсан мөн үү? Бүх зардал мятаас гарсан тийм биз? Үнгүү ниссэн. Үнгүү хүүрнийх нь томилт байдгийн би одоо болоо таана. Иргэд харин би хэлээд шүү дээ. Иргэд өвдөд ирээнлүү шинжилгээ онцлогоод явах гэж чадахгүй байхад нам дагсан далдаахгүйд төрийн өмчөд орж ирээд худлаа хуцаад үнгүү гадаадаар аялаад байгаа байдлыг тасан зогсоомоор. Энэ нөхөр хайчваа хөөе ажил дээр санхүү нягтлан бодох хүртгэлийг хилцсэн дарга гин. Яа мундаг л хүн шиг байна. Ажилдаа ирэлдээ дуракка чи. Дуракку чи юу ч хийхгүй. Тэ? Бүгд ингэж өрөө хаалгаа түгжчихсэн. Ноото удгаачууд л ингэж өрөө хаалгаа түгжд юм аа. За одоохонд цомогдох. Тэ. За танаа чи тууцын гişүүдийн нэрсийг надаа фэйсбүүк дээрээс харуулад өгөөч. Тэ. Манай сайтн дээр байгаа. Гэхдээ гаргаад тэр харъя. Тууцын гişүүдийг харнаа. Та нар ямар хулгайчуд тууцд ажилтээ. Тэ. Туус нэртэй мятаас цалин авдаг юм аа. Давхар цалин аавна. Зам тээврийн төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч үүрэглээ новшоо битгий мятаас давхар цалин аваад цалингүй ингээд тууцын хариуцаа явуул чадахгүй бол давхар цалингүй ажилтдаг хүнээр нь төрийн нарийн бичгийн дарга томил дэлгэр сайхан ойлгосон уу? Аль нэг боловсронгүй өрөө хаавна. Аль очив. Гадаа дээр зугаал шаагаад ирсэн. Аваас даналзнаа бас би мэдэн заяа. Би боловсрон дэндүү мэднэ. Төгсөлтийнхнийхөө хонхны хоёрын мөнгөийг залгицсан гуйлагч шүү дээ. Лов ирж штэ. Мятаас лов ирэх гэж ирж байгаа мó. Миний таньдаг байна уу те? Нэг юу байна уу? Сургууль байна уу? Хамаагүй. Чингис хаан их орноосоо урвсан тийм худгайч нарыг шууд цаасалдаг байсан. Тэрэн шиг юм уу заллингийн новшнуудыг бол зүгээр найз баазгаа толгойг нь ирэх хэлэх юм уу? Тэ? Хаавар энэ үү? Боловсрон хаалган голоо тоо чи томроод байд юмс гараад ир чи. Энэ сайн солонгос руу зугаалчаад ирсэн. Энэний нөхөн төлбөрийг тавь. Авилгалын дашдаа дарга та намайг хэдэн хөвгттэйгээ хөх хотоос хугацаа дуусаад ирэхэд чааваас өөрхийн нэг вагоны зардал дээр нь зөрүүг нь онгоцсон зардлаа өөрөө төлөөд ирсэн чинь намайг төрд хохирд учруулсан гэж шоронд явуулсан. Тэгвэл эднэр заа юу бүр энэ мяатын нөхдүүд үнгүү солонгос нисээд заяа. Солонгосын үнэтэй буугаад их хэмжээний зардал гаргаад аялаад ирсэн байна. Энийн үр дүнгийнхэн тайлбар нэхэд шалгаж хуулийн хариуцлага хүлээлгэхийг даштаваа даргаас шаардж байна. Өнөөдөр хятад урд гөршид авилгалтайгаа яг ингэж тэмцэж байгаа. Өргүү зардал гаргаж ирсэн хулгайчуудаар нөхөн төлбөр тавьж байгаа. Тэр нөхөн төлбөр тавьсан мөнгөөр хятад ядуусынхаа ядуурлаас гаргаж байгаа. Монгол дарга нарын тансаглалаас болоод иргэд нь ядуураад байна. Хэцүү амьдарч байна, уланд амьдарч байна. Ийм л байгаа шүү дээ. Мятыг цомхон чадварлаг болохгүй хувьчил бизнесийн том мундаг компаниуд хувьчил зар ашиггүй ажиллаад ер нь хөрөнгө байгаа яадаг юм татаас аваа шаачин үстэй. За боловсроо ой чи гол юм хуцаад байдаг гэсэн лайв дээр ирэхэд алга болчлоо. Энэ заллингийн нөхөр байгаа манай ардчил намын нэр дээр томилгдсон гэж байгаа заа юу. Чамаа ганц төмөр шууд томилсон. Увсих гээд нэг аймаг гээд. Өнөөдөр засагт хамтарч байгаа нэртэй намын даргын ойр үгийн хамаар лүхийн овчнууд ингэж худлаа хуцаж энэ комплекс эрсдлийн удирдлага хариуцсан менежер энэ шаадга бол та нарын эрсдлийн удирдлага энэ эрсдлийн удирдлага гэдэг нь юу байдгийг мэдэхгүй ногоо 0.
Энэ хандивын ангид гитэмс 98 онд орж ирсэн ногоо 0 байгаа. Одоо зайлах хэрэгтэй зайлуулаач. Тий. За чи надад бүтцийн нэрсикээс бүтцтэй гаргаад өчтгөө явъя да. Тий. За энэ захиргаа хүний нөөц зээлсэн дарга гэхдээ мэдлгүй л дээ. Чамаг дээрээс энийг ажилд ав гээл тэгэл дуусаа. Чи гэрэл хийдэг ажилтай. Тий. Бүтцээр нэг гэрээг нь бэлтлээ хуулийн эц хямлаа болоо. Нэг хүн ажилд авахгүй сүржиг нь хувийн шиг хвшилтүүд захирал нь өөрөө мэдлэг чадварыг хараад өөрөө ярилцлаганд ороод авчдаг байхгүй юу? Тий. Тэгэл баах хилцээ албадуудтай. Одоо мяд аудитын газар та. Аудиттэй тийм ээ. Аудиттай. Тэр аудитын дарга нөхөр хаа байна? Сайн байна уу? За бүтцээ хэвлж. За тэгээд нөгөө давхар цалиа авдаг мяатын туулзын гишүүдийн нэрсийг гаргаад ир. Болж игэл зурагтай. Сайтн дээрээс болж игэл зурагтай. Иргэдэд дан цалин олдохгүй байхад эрх мэдэлтнүүд давхар цалин авч яана. Яамдуудын төрийн нарийн бичгийн дарга нар тууцын гишүүнгээд бүгд харьяа яамдынхаа харьяа компаниудаас давхар цалин шааж байгаа. Одоо мяатын энэ зам тээврийн төрийн нарийн бичгийн дарга бол бас мятаар мангар хөнгөлөлтөд нисэж байгаа тийм ээ. Ахында үнэн мэт. Баахгүй шүү дээ. Хөнгөлөлтөд нисэж байгаа. Мэдчихэв. Найдвартай би мэдэн шүү дээ. Тэгэл нисхи VIP-гаар зүгээр тансаглаад ярваа дарваагаал явдгийг. Би ер нь төрийн өмчийн компаниудаар 22 он чогод явахаас өмнө бүгдэнд нь албан бичиг өгж ирсэн баггүй юу? Авилгын эсрэг олон нийтийн сан байгуулад. За энэ жил танахаас хэдэн хүн тэтгэвртэй гарах вэ? Тэрэн дээр нээлттэй сонгож шалгуулчихаа мөн үү? За тэгээд ямар зардал гаргад юм бэ? Одоо бараа худалдаа авалт хийж байгаа бол иргэддээ нээлттэй хийж байгаа юу? Мөн үү? Тэ. Эсвэл ингээд дарга нар хаалттайгаар ороод нөгөө чавчаа шааж байгаа юу гэдэг байдлаар мүү биз? Одоо мятыг иргэний нисгийн ерөнхий газар гэж харьяалж байгаа. Баахан дарга нар өгд байгаа. Тийшээ очил замаа алднаа бас замаа алдна. За гаргаад ир хараадаг гоо. Компани удирдлага зохион байгуулалтын бүтцийг шинжилэн батлах. 12 сарын 10-ны хамгийн сүүлийн одоо явах бүтцэхгүй. За энэ бүтцээ нэг жоохон томхон шиг хэвлээд өгч болохгүй байна уу? За энэ дээр юу гэж байна? Төлөөлөл удирдах зөвлөл гэдэг нь нөгөө төрийн нарийн бичгийн дарга тэргүүтээ хэдэн хүн байгаа вэ? 9 хүн байгаа. За энэ дээр 9-гээ тавиадах. 9. За энэ нөгөө орж ирсэн юунууд чи хаа байна? За энэ дээр 9 бажка давхар цалин аав. Нэг хүний сарын цалин хэдөө? Бичээд. Хөдөлмөрийн үсний доод хэмжээ 2 дахин. За бич. Сая 500. За сая 500. Сая 500 үржих нь 9. Ард нь 50. Сая 500 үржих нь 9 бажка давхар цалин шүү. За хэдөө? 10 сая орчим. 10 гаруй сая жилийн 100 хэдэн сая? 120 сая гэж тавьчих за. Ойролцоогоор. Жилийн 120 сая. Жилийн 120 сая төгрөг. За яа хараа. 120 сая төгрөг зүгээр төлөөлөл удирдах зөвлөлийн гишүүнгээд дураакууд авч байгаа. За өөр одоо нөгөө ардчилсан нам ардын нам хүн намын хандаа ярваасан бузар хан төмөр хоёрын гүлгнүүд тааванд зураад хүний нөөцтэй. 2 менежер чинь шүү дээ. 2 менежер дээр энэ байна. Энэ хоёрын цалин хэдөө? За энэ бол хандаа буюу хүн намын дорж хандын гүлг ган төмрийн гүлг хоёрынд байгаа. Бич цалинг нь бич. Хэдөө? Одоо цалин бол хөдөлмөрийн гэрээгээр явж байгаа. За хэдөө? Та мэдчихэж шүү дээ гэрээг нь. Бич энэ дээр. 6.5 сая. За 6.5 сая. Энэ чинь татвар шинжлэх асуудал шүү За яг ойлгомжтой. Зүгээр ан нам хүн нам гэж тавьчих. Цэцэрлэгт энэ ан намын заа ан намын. дээ. Мэддэг юм болоо бүр. Би зарим Гэхдээ энэ ан намын дурак байгаа заа. Энэ ардчилсан намаас. Манай. Энэ болохоор хүн намын хандаагаас. За яа. Хүн нам ардчилсан намд 2 бажка авцраад мятаас 6.5 6.5 сая төгрөг сар сорж байгаа. Зүгээр мятаас гарч л байгаа болоо. Хамаагүй. Гарч байгаа зардал нь 6.5 бицтэй. Гарч байгаа зардал нь. Тий. Ингээд мятын зардлагаас ийм мөнгө гарлагдаж шүү дээ. Тийм биз дээ. За өөр ингээд баахан албадуудтай. энэ чинь ингээд тэр чигээр үйлдвэр. За тэр цагаан хүүгийн тэр захиргаан аудитын албаа гаргаад өгдөө. Танахыг үндэсний аудит хяндгийг. Тэгсэн дахиад дотроо аудит хийлцтэй. Аудит хийлцэн аав. Айгүй баялаг аудит хийж байна шүү дээ. Гэхдээ аудит цагаан хүүгийг хилцаалээ. Энэ араа цагаан хүү. Яа. Энэ цалин хэдүү бичээд. Адилхан эдгээр чинь орцоо юм. Бүгд 6.5.
Бүгд 6.5 сая цалинтай. Гос юм захирлын шууд. Тий. Энэний дарга хэд вэ? Ялгаагүй адил. Бас 6.5. Бүгд ингээд 6.5 сая төгрөг цалин аваад байж. За энэ доор Энд чинь ерөнхий нисгч. Та энэ үйлдвэрлэлийг бол ойлгож байгаа шүү дээ. за үйлдвэрлэлийг бол хамаагүй би ингээд орхи барьж дарж байгаа. За энэ бол одоо хэрэгтэй алба тийм үү? Одоо яг үйлдвэрлэл. Энэ хэрэгтэй алба байж болно. Тэ. Энэ бол хэрэггүй алба. Энэ хэрэггүй алба. Энэ хэрэггүй алба. За тий. Энэ бажка нарт цалин өгөх хэрэггүй тийм үү? Хэрэггүй. Эдгээр зүгээр сэтгэлээр нэг 9 бажка яриад туузгаад нэг хуралдаад ашигтай ажиллаж гин үгүй юу гэдгийг хянагтал болоо. Энэ үндсэндээ зам тээврийн үе төрийн нэрмжийн гаачууд ингэж сар болгон мятаас туузын цалин авдаг. Одоо нөгөн төлөв даштава дарга. Би зүгээр нөгөө хүүхдүүдийн чааваас сургалтын төлбөрийн зөрүү гэдэг 1000 он штэ төлөхөж шорон шаасан. Та нар инкри бяцхан хүүхдээс харамлсан үнийг цалин тавьсан үнийг шоронд явуулд юм байлаа. Энэ дарга нарыг шоронд явуул. Үр ашиггүй зардал гаргасан байна. Төрд ойлгосноо. Эдгээр нөгөн төлөөд үгүй бол шорондоо явах хэрэгтэй улгаач нар. Заяа. Аудитын хэлцэг нь энэний цалин хэдүү? Энэ чинь төлөөд өгөх зүйлийг шүүж хуваагдсан юм хороо үедээ хуулиараа. За энэ аудитын дарга нөгөө цагаан үе энэ хий. Гэхдээ аудитын хэлцэг гэж байна энд. Энэ шүү дээ. Энэ чинь тузын аудитын хороо байхгүй. А энэ хорооны цалин хэдүү? Цалин энэ адилхан шүү дээ. Бас дахиад зүгээр хороо гэж заяа. Нэмэгдэхгүй цалингүй. Зүгээр энэ 6.5. дотор хороо байхгүй. Компани хуулиар. За бизнес удирдлагын газрын захирал хэд авах вэ? Адилхан шүү дээ. Энэ 6.1 гэдэг. 6.5. Тий. 6.5. Удаан жилийн нэмэгдэл. За удаан жилийн нэмэгдэл ойролцоогоор хэдүү? 10 сая. Яаж арга үрэх нэг 7 орчимд удаа 8. За 8 сая. За 8 сая. 8 саяын цалин авч байна. Энэ хэдүү? Энэ 6.5 тал. Энэ 7 сая. За энэ хэдүү? Адилхан 6.5. За ойролцоогоор 7. Энэ хэдүү? Бас адилхан. Энэ өөрөөсөө адилхан байхгүй байдаг. За ингээд сард хэдэн төгрөгийн цалин тавьж байна? Ойлгомжтой, easy шүү дээ. Сард мяд хэдэн төгрөгийн цалин тавьж байна? Энэ дуракуудад хэдийг тавьж байна? Удирдлагын зардал хэдүү? Удирдлагын зардлаа л хэлчих. Яг удирдлагын зардал авчих айгүй олон зардлууд байж байгаа шүү дээ. За харин хэлж шүү дээ. Одоо энэ удирдлагын зардал гэж энэ багхгүй да. Энэ 9 бажка мөн үү? Тэгээ эднэр энэ дарга нарын цалин удирдлагын зардал гэдэг юм аа. Дээрэс нь удирдлагын одоо тийм ээ төсөв гэж тусдаа байна. Мөн үү? Иж жуух тэ шээс баасных нь. Копица уна шэнэ байна. Тэ копи уна шэнэ энэ дотор байгаа хурал хийнэ. Шэн бана дуракууд. Хурал хийсний дараа нэг сүртэй хоолнд хөлөө авалж шаана. Тэр зардлыг хэлээд байгаа маа. Үйл ажиллагааны зардал. Үнэн биз дээ. Тэ анх нь юм мэднэ. Тэ юм мэднэ. Удирдлагын зардал гэж ингээ баахан цалингийн сул цалин гаргачаад дээрээс нь өш тэ одоо удирдлагын одоо юу нөө хэрэглээний зардал ингэж гардаг юм аа гардаг. Тухай бүрдээ. За тууцын гişүүдийн нэрийг өгч. Нэрийг гаргаад ир. Одоо бид тууцын гişүүд дээр очино. Юун дээр очиноо хой. Мятын тууцын дарга нь зам тээврийн амны төрийн нэрмжийн дарга. Олон жил энэ чанаас сар бүр зөв цалин авч ирлээ. Тэ. Иргэдэд туш зүгээр л сул тууцын гişүүний цалин гэдэг ямар ч цаг бүртгүүлэхгүй сар болгон сая 500. Эмчийн багшийн цалингаас нэг дахин их. Ийм л байна. Совилогчийн цалингаас 2 дахин их. Мөн үү? Тэ. Дэтгүүрээс бүр хэд дахин их. Ингээд даналцахгүй олгаач заа. Хар энэ хар. Энэ нөгөө төрийн нэр юм уу? Тий, дарга. Хараад тусгын эднийг яаж ингэ хараад тусаар авчваа? Юу шүү дээ. Компанийнхаа хуулиар хараад тусаа. За энийг яаж хараад тусаар? Энэ хараад тусаар би цалингүй орё зөө юу. Та нарыг хараад тусаар тууцч би орё. Нээлттэй шүү дээ. Тэг нээлттэй орё. Эдгээр хугацаануудаа дуусч байгаа тийм ээ. Дуусах. Эдгээр дандаа ардын намын удгаас нар байгаа. Би мэдэн шүү хараад тусаар даваа, ням даваа, инхма гэсэн 3 гуйлагч ажиллаж байна. За энэ юуны дарга? Энэ бичээд хин төрийн нэр бичгийн дарга зам тээврийн аавны бичээр албанчлалууд бичих. Бүгдийг бичүүлэн заа юу. Та нар нэр арай дэндүү байна. Ингээд төр удирдна гэдгийг энийг хэлээд байгаа. Доотлох энэ юуны дарга юм? Мөнгө төшчин гадаад харилцааны яам шүү дээ. Гадаад харилцааны яамны төрийн нэрмжгийн дарга мөнгө төшин гэж хүүхдийн болормогийн хүүхэд би мэдэн шүү дээ. Мөнгө төшиг гэд. За энэ юуны дарга? Дахин бод төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар. Йоо тансаг даам шаах юм аа. За энэ юуны дарга? Батуулагчин юм дээ. Цаг уур орчин шинжилгээ. Аа? Цаг уур орчин шинжилгээ. За цаг уур шинжилгээний яам. Байгаль орчин цаг уур өөрчлөлтийн яамны юу юм?
агентийн дарга байгаа. Агентлагийн дарга дарга гэдчих. За. Гой аа. За энэ баасан живийн болор эрдэнэ гэж энэ ямар манах вэ? Зам тээврийн яамны төрийн захиргааны удирдлагын газрын дарга. За зам тээврийн яамны төрийн даргын удирдлагын газрын дарга. Давхар яамнаас цалин авж байгаа те? Авж байгаа шүү дээ, ойлгомжтой. Авдгийг би мэдчихэв. За энэ хараа ингээд зам тээврийн яамны төрийн наримчгийн дарга насан тогтохсаар сая 500-ын цалин авж байна. Гадаад хэргийн яамны төрийн наримчгийн дарга даргын хөөхд нөгөө ардын намын улаан одоо палач давгаа биш үү? Тэ болормаа гэд хүүхдийн нэр барьж гарч ирсэн улс төрдөд. Тэр авгаа улс төрд орсон хүүхдэд дарга болгоод зайлсан. Ям яг эмэгтэй ям дөрч заа юу. Хүүхдэд давхар цалин аваа сууж байгаа хараа. Бас болоогүй боловсролын зээлийн сангаар гадаад сурцсан. Би мэднэ улгаач нэрийг заа юу. Төрийн өмчөө ороо. Тэ. Төрийн өмчөө ороог 2-3 үржүүлсэн. Эрдэнэс Монгол гэдэг мөн үү? Одоо мятыг нэг талаасаа төрийн өмчөө ороо. Эрдэнэс Монгол гэдэг. За энэ цаг уурын газрын дарга. Энэ дахиад зам тээврийн яам. Эднэр сар болгон 1.5 саяын цалинг ард бичээдэгтэй. 1.5 сая гэж бич. Улгаач нар тий 10 сая, 12 сая, 5, 6 сая. Үгүй 1.5 гэдэг чинь 5 сая. Оо наа чи замбраа хүүд гардлага гарч штэ. 16 сая биш штэ. Сарын зардал нь, цалин. Тий. Жилд 16 сая бич. Жилд 16 саяын цалин шааж дуракууд. Тий. 10 гэдэг чи 10 сая. 12 сая, 5 сая, мөн үү? 6 сая. Тийм байгаас 16 сая. Ахын тоогоор чийж бодно. Танаа санхүүгийн дарганараас би бас чийжэр амар сайн тоошаа. 16 сая. За энийг ингээд 16-гаа чи 10-аар үржүүл 160 сая. За 160 саяас 150 хэдэн сая мөн үү? 120 гэж байсан. 120 биш энэ 150 гаруй сая төгрөг шүү. За юу. Тийм 160-аас 16 гас хэдөө. 160-аас 16 гас. Тийм 50. Тийм 45. 44. 144 сая төгрөг цайлаа. За жил тууцын гişүүдгээд манууханууд 144 сая төгрөг. За бич. Энэ улгаас нар зүгээр 144 сая төгрөг жилд. За ёо. За мятын дарга хэд авч байна? Юу? Гог мятын дарга захирал. Захирлаа. Тэ. Онцгой өсөлтөөр гэрээтэй шүү дээ. Тэ хэд вэ? 20 сая. Тэр 20 гарсан шүү. 50 сая. 17 сая. За мятын захирал 17 8 сая гэвч. Захирал 17 8 сая. Мятын захирал. Мятын захирал шиг өндөр цалин аммаар байна. Ерөнхий эмч ийм цалин авах хэрэгтэй зөө. 17 сая гэвч. 17 сая. За үржих нь 12 гэж. Үржих нь 12. Тэ. Үржүүл жилд хэдийн цалин авдээ? 170 200 сая төгрөг. Мөн үү? Жилд 200 гаруй сая төгрөг гэж бичин дээр. Зүгээр мятын захирал жилд 200 гаруй сая төгрөг. Гэхдээ энэ ч одоо нэг эмч нэг сургуулийн эмч багш эмч ийм мятын захиралтай барьцнаа заа ёо. Адилхан би одоо ингэж хэлээд байна л да. Айлын нэг эрх хүүхдүүд байдаг шүү дээ ахын доо. Айлаар бол нэг эрх хүүхд байдаг. Эрх хүүхд нь үнтэй хувц өмсдөг мөн үү? Нөгөө ма ад чаа үздэг нэг айгуул өрөмөлж юм уу нэг хүүхд нь нэг уранхаа хувц өмсдөгтэй яг адилхан. Тэрэн шиг Монгол улсын төрийн өмчийн компани захирлууд өндөр цалин авч гин өөрхийн энэч багш нар зайлууд нэг голог түүх шиг хамгийн бага цалин авч. Ийм байж болох уу? Адилхан төрийн институт шүү дээ, тийм үстэй. Тэ болохгүй шүү дээ. Би өөрийнхөө бизнес үйл ажиллагаагаар залуу. Усаас ямар нэгэн татаас юу авахгүй шүү дээ. Бүснийх нь эдгээр та нар нэг бизнес хийгээд гээгүүлнэ. Улсын нэр хүнд улсын брендингээр явж ирсэ. За яа. Тэг болохгүй тооны машин гаргаад би бодоод өгье та нар. За яа харж яа. Бодно. Мятын захирлын цалинг бодно. За яа хар. Энэ ягтлангууд нь бодож өгөхгүй би харуулаад тэ. За яа. За мятын захирал 17 саяыг үржих нь 12 сая. Жилд 204 сая. Харуу. 204 гэдэг чинь заа юу? Туршинт класс аа. За яг нь ер нь мятаас гарч л бол зарлах шүү дээ. Зарлах мятаас гарч хороож байгаа мөнгө. Ийм байна. За энд нэг 3 бачка байна. Энэ юу идэм бол чи мэдээд өгч. Эднэр уцныхын дугаарыг тавиад би өөрөө мэдчихнэ. Би өөрөө асуугаад мэдчихнэ заа юу? Хараад тусах уу? Тэ. Тэгээд би уцны дугаарыг аваад байна. Тэ. За тэгээ энэ дээр одоо харуул хамгаалтын гэрээ гээд мөн үү? Нэг найзыг авцраад гэрээ шаачиж байгаа. Төрсний гэрээ өмнө анд бузар нийлүүлдэг байсан олон жил. Авцраад үнтэй шаачиж байгаа. За тэгээ кетерингийн үйлчлэгээний гэрээ. Дахиад мятын дарга ус төрчнөр шаадаг. Үнэн штэ. Иргэддээ сонгон салгаруулж байгаа юм юу ч байхгүй. Ахын дөө ийм байгаа шүү. Яг нэг үг хэлэхэд.
А Корея айр болон одоо те айр Чайна майна бол бүх юм нь нээлттэй ил тод. А хүний нөөц нь цомхон минимал тийм чадварлаг байдаг байхгүй минималист. Тий. А манайд бол бүр даргад албан тушаал зохиож өгч шаачих тараа. Ийм данхар бүтцтэй. Ийм л байна. Энийг ч аваа явъя. Аатагэд авч өгөн таштаа дарга. Энэ нөхдүүд давхар цайлаа авч заяа. Төрд онцг хэмжээний гохирол учруулсан. Энэ нөхдүүдийг зүгээр шалга. Би эднэртэй барьцсан заяа. Барьцсан за. Барьцах жишээ надад байгаа. Шоронд бүтэн жил суусан. Тэглээгээ би шантарч алчгнаад байгаа байхгүй. За энэ нэг болор сүрэнгээ дараасаа авгаа хаавна. Чи надтай нэг нам байна уу, нэг сургууль байх нь хамаагүй. Би одоо хаашаа ардчсан нам ялууд ийм хулгайч нарыг дарга болгохын төлөө би сонгуульд ардчсан намынхаа төлөө орилж явах юм уу? Утгагүй байхгүй да. Би намын нэр дээр орж ирсэн хулгайч нарыг дэндүү мэднэ би. Элбэгдэрч юуээс ахудаа сайхан бэлэг баяр цогт би бүгдийг мэднэ. Нэг нам гээд хулгайч нар байсан. Одоо би ирээдүйд эдний 2 дугаар ангийг бойжуулмааргүй байна. Ардчсан нам гэж. Ардчсан намаа шинжлэх гэж эднийг хэлээд байгаа. Ахуй амьдралаа зассан сэтгэлтэй зүрхтэй ийм улсыгаа төлөө байдаг хүмүүс улс төрд явах хэрэгтэй. Аль тэр санхүү эцэс даргач байна уу? Түрүүний өрөөнд төгжээд байсан шүү дээ. Төгжээтэй ингээд дампуурцсан. Одоо энэ хараа мяттай дотоод аудитын хэлтсийн дарга гэж тавиад үндэсний аудит улс дотор улс байгуулна гэдэг шиг мят дотор үндэсний аудитын газрын салбар нэгжийг байгуулсан шааж шүү дээ. Энэ шударгуу болохгүй шүү дээ. Маркетингийн хэлтсэг нэ. Маркетингийн хэлтсийн дарга нар гараад ирээ би та нартай мэтгэлцээтэй. Аль хойшоо хоёул ороод тий. Би мэдлэгийн шалгана. Байхгүй байсан дөөсөө. Би маркетинг гэж юу гэдгийг энэ нөхдүүдээс асуугаад өгье, хичээл заагаад өгье мөн үү? Санхүүгийн менежмент гэж юу гэдгийг би заагаад өгье. Санхүүгийн менежмент гэдгсэн зохистой гарах ёстой зардуудыг гаргаж мөн үү? Санхүүгийн үр ашигтай байдлыг зохицуулахыг менежмент гэдэг нь заяа. Тэрээс та нар шиг зарлагдахыг менежмент гэдэггүй юм. Маркетинг борлуулалтын хэлсэн. За маркетинг борлуулалтын хэлсэн чинь бас тахад баахан хийцгүй бажканаар бүгд гараа цутаацсан. Зүгээр маркетинг борлуулалтын хэлсэн. Бэлээд борлуулахад эдгэр гэсэн үг. Үндсэндээ тэгж ойлгож болно заяа. Өнөөдөр иргэд онлайнаар мятын онгоцоор нисээгүүл плетээ борлуулаад явна. Заяа. Эдгээр хэрэггүй байна улгайч нар заяа. Тэ. Энэ улгайч нарыг бол зүгээр дарж содоод шидэд энэ новшнуудыг бол зайлуулах хэрэгтэй байхгүй. Ойлгосноо? Алид дагын дөө энийг барьж дээш нутгах. Энийг дээш нутгах. За тэрийг доор нуцчих. Улгайч нар ингээд дарж хилээд зайлуулвал таарна заа. Доош нь гатга. Би одоо жишээ аваад хөвөр ойлгомжтой байдлаар гатга. Тэ. Одоо эдгээр хэрэггүй байхгүй. Энэ бол хэрэггүй байхгүй чи ой. Чи ингээд давхар цалин шааж ин заяа. Энэ хэрэггүй заяа. Энэ хэрэггүй заяа хөөш. Энэ навшнууд яг бүр ингээд дарж хилээд бүгдийг ингээд зайлуулвал таарах навшнууд байна. Ойлгосноо? Тэ. Эдгээр тууцын гişүүд цалиа авч ийн навшнууд болоо та нар заяа. Навшнуудаа ингээд дарцаар цэглүүл таарна мөн навшнуудыг. Ингээ бас өрөөндөө тоглоо сууж идэг. Наад хаваад өгч. Маркетингийн хэлцгээд өрөөндөө дарж хидэл тоглоо сууж ид. Гарууд Өнөөрөө өрөөндөө тоглоо сууж байгаа штэ. Үнэн штэ тийм биз дээ. Ажлаа хэлдэ навшнуудаа. Плет борлуулагч нар ажлаа хийзээ юу. Сеул 3 плет борлуулагч байна хийцгүй улгайч нар. Дахиад мятын маркетинг гэдэг ерөөсөө плет борлуулахыг хэлж байгаа. Тансаг шаана бүгд тансаг. Энэ бүгд иргэдийн татвар төлөгчд иргэдэд төсөв болж очих ёстой мөнгийг эдгээр ингээд шаагаад тансаглаа сууж ийн гэсэн үг. Ерөөсөө иргэдэд очиж төсөв болгож төсөө бүрдүүлээд энүүгээр эмчнэр багш нарын цалин нэмж уланд байгаа иргэд ядуурлаас гарах ёстой байхгүй юу? Ойлгосноо? Тэ? Ийм биш үү? Санхүүжилтийн дарга авахд гараа сутаас нь ирж гэнэ үү? Дахиад гараад тий. Санхүүжилтийн дарга гараад ирж гэнэ. Мөн авш ажиллаа хийж чадахгүй бол энэ одоо цайны цаг дуусчаад байх тэнд буу халаас суугаад байгаа хүрээ хийж байгаа танах нь. Тэр нөгөө Сеулд шиг нэг музон тогоотой нэг таргаан хааныгийн шар шиг нэг бачка сууж шít. Энэ тарган затгалан гарууд олон байгаа тийм. Тарган затгалан дуракууд. За яасан дарга нэрсэн үү? Ярваад дарвасан юмуд ажилтдаг. Ажиллаа өгөөч чи би чамаас хэдэм асуугаад тий. Гэхдээ санхүүгийн хэлцгээд чинь санхүүгээд хэрэгтэй хэрэггүй зардал зөндөө гаргасан биш шүү дээ.
Хэрэггүй байхгүй да. Тэ. Тэгээ санхүүгийн хэлсэн дотроо бас маркетинг хэл шиг юм дутаа. За мят жилд ашигтай ажилддаг, алдагдaltaй ажилддаг. Ахандаа. За зүр лайв. Тэ. Алдагдaltaй ашигтай үед очих хэлч. За сүүлийн 3 жил бол дараалал ашигтай ажиллах чинь энэ жил бол 3. За жил хэдэн тэрбум ашигтай ажиллаваа. За 23 онд 52 байгаа. За. 22 онд 1 20 орчим. А тэгээ 21 онд бас. За 25 онд хэд вэ? 25 онд одоогор бол тайлбар гараагүй. За 24 онд хэдийн хаал ашигтай ажилласан? 10 тэрбум. 24 онд заяа 10 тэрбум төгрөг гэдэг чинь энэ цомхон минималист ажил бол 30 тэрбум төгрөгийн ашигтай ажиллана гэсэн үг. Заяа. 20 тэрбумын зөрүү нь иргэдэд цалин болж очих хэвээр. Эмчнэр багш нар Нэмэгдсэн хэдэн жил нэмэгдлээ. Гэхдээ яг онгоц нэмэгдсэн ч гэсэн тэгээд онгоц нэмэгдээд ерөнхий нягтлан нэмэгддэг юм аа. Онгоц нэмэгдээд маркетинг хэлсэн дарга нэмэгддэг юм аа. Онгоц нэмэгдээд санхүүгийн хэлсэн дарга нэмэгддэг юм аа. За ёо. Онгоц нэмэгдүүд ашиг нэмэгддэг. Тэ. Ороогүй. Тэ. Тэ. Тэгэхээр 24 онд 10 тэрбум ашигтай ажилласан байна гэдэг чинь өмнөх 23 онд хэд байсан юм? 23 онд 52 байсан. 52 байсан чинь 24 онд яагаад 10 болсон бэ? 24 оны 4 сар онгоцны том засварууд орж байгаа. За яг тэрийг яриад. Би одоо тэр үед чинь бас онгоцны засвар орно. 23 онд 50 тэрбумны ашигтай ажиллаж ирсэн аа. 24 онд 10 болсон уу? 40 тэрбум хайчваа. 40 тэрбумын ашиг хайцсан. Эдгээр ингээд зараад идчихсэн заяа. Одоо буцаага та нарыг цомхон чадварлаг болгон заяа. Ардын намын чи аль нам уу? Яаж орсон энэ ажил? Би ч одоо 23 За. онд төгссөн үед л орж ирсэн. За, яаж орсон? Монгол Улсын сонгон шалгал. Сонгон шалруу хизээ зарласан. За анх бол 20 Ямар үржилтэй байх юм бэ? эдийн засаг. Аль сургууль төгссөн? Хм? За, хэний хөлтөө? Аав ээжний хөлтөө? Тасч чөлөөг авсан хүний орон түр ажиллаж байгаа байхгүй юу? Түр ажиллаж байгаа юм уу? Тий. Оронтон дээр үнсэн оронтонтой хүүг тасч. Гэхдээ ахын тоо санхүүгийн менежмент гэдэг чинь зарлага орлогын зөв зохион байгуулалтыг хэлж байгаа тийм ээ? Зөв биз дээ. За мят охыг нь харж байгаагаар хүний нөөц мөөцгээд одоо энэ хэрэгтэй хэрэггүй те хуулийн хэлсэн мэлцгээд орохоор л 20 30. Энэ өсөр зардалтай байна. Пилетийн касс гэдэг одоо нэг хуучин шиг мөнгө тоолоод авдаг шиг л 80 юмнууд энэ тэндгүй сууж байна. Онлайнаар билет бичдэг болцсон мөн үү? Таба трип гээд гэрээт одоо дистрибьютор зөндөө болцсон. Дилер зөндөө болцсон. Агентууд зөндөө байгаа. Хөө тийм биз таахын дөө. Ахын зөв ярьж гинөө. Зөв ярьж гинөө. За энэ мятын санхүүгийн шинжээс залуу өөрөө даанч ирэх мэт л байхгүй төр ажиллаж байна. Тэгээ намайг бол зөв ажиллаж байна, зөв ярьж байна гэж байна тийм ээ. Одоо хүн нам арчсан нам хоёр дээр 6.65 чи нааш ангараад ирээ ахын дөө. Чи санхүүгийн хүн. Чи энэ араа. За чи энэ санхүүгийн шинжээ чинь тийм. Энэ тууцын гишүүдийн зал эдгээр давхар цалин авч байгаа яамнаас. Давхар энэ цалин хэрэг байна уу? Өдөр болго ирэхгүй байгаа шүү дээ. За зүгээр л чи шудрах хэлчих хувь бичлэл хийх үү? Хувь биш. За яг зүгээр хэлчих. Энэ л хэрэггүй шүү. За энэ хэрэггүй зэ. Хэрэггүй цалин. Чи шудрах хэлчих ахын ч чамаг тэглээг ажиллаж чаалууд ах нь арай чин тонцоо. Энэ хэрэггүй зардалцаа. Энэ чинь Туузын цалин. тий, үгүй тий. Тууз. Компани энийг одоо чинь энэ Үгүй яг чи санхүүгийн шинжээч чи хуваар. за Энэ хэрэггүй цалин тийм ээ. Хэрэггүй цалин. яг менежментийн зардал. За хэрэггүй цалин заа юу. За чи зүгээр шудрах гоё санхүүгийн чи ийм ил тод тийм зардлаа хэмнэ гэдэг талаас хэлдэг л дээ. Энэ хэрэггүй цалин заа юу. Тий зөндөө юм байгаа шүү чи. За энд ардчсан нам хүн намын менежер гээд ийм хоёр албан тушаал байна. Хараа. Тий. За энэ хоёр энэ бол хэрэггүй зардал тийм ээ. Хэрэггүй зардал тийм биз дээ. Засгийн газраас Хэрэггүй. За тэгвэл засгийн газар та нар шаардлага тавих хэрэгтэй шүү. Засгийн газараа энэ хэрэггүй. Манайх энэний оронд жилвэр тийм ээ эдэн сая төгрөг улсын төсөвтөө төвлөрүүлмээр байна. Зөв үү? та хэлээд өгүүлээс болохоор. Болно тийм ээ. Ах нь ерөн зөв юм яриад байна тийм ээ. За ийм байна. За ийм л юм ярьж байна да. Мятын санхүү хэлсэн төр орлоо ажиллаж байгаа залуу гайгүй залуу байна. Энэ гайгүй энэ залуучуудаа сонгон шалгаруулаад авчихгүй дандаа шахаанууд байгаа. Танаа сая нэг 10-аад дарваас нэг олон жил ажилласан болтод даналцсан авга битгий солиор биш ааж шít. Ахын дуг дээрхгүй юу надад ч. Үгүй тийм. Бага ойлгомжтой. Дарваас нь танкаас юмнууд энэ араа. Тэгээд одоо танаа энэ санхүүдийн нүсэр бүтцүүг нь хэрэггүй байхгүй хараа л та. Зүгээр санхүүгийн албанд бас хийцгүй. Баахан компьютер. 2 3 онгоц. За өсрээд 10 онгоц нисэж байгаа шүү дээ.
Онгоц болгонд нэг санхүүгийн шинжээч, нэг нягтлан, нэг хууль хэлц тавьчихсан. Тэ? Ахын дүү чи юу гэдэг лээ? Санхүүгийн шинжээч. Мөнгө хөрөнгөний шинжээч. Өөрөөр хэлэх юм бол өхмөл хөрөнгө бүртгэж сууж байгаа. Үнэн шүү дээ ахын дүү, тийм биз дээ? Одоо энийг бүртгэх гэж заа юу? Эднэрийг бүртгэх гээд энэ охин сууж байгаа. Энийг бүртгэх гээд энэ охин сууж байгаа. Баггүй юу? Шал юм шүү дээ. Өгсөн бас энэ хуучин тавилгыг яах юм? За мөнгө хөрөнгө гэдгийг үндсэн хөрөнгө ялгаагүй. Ялгаагүй мөнгөөр аваад хөрөнгө болгоё. Үгүй тийм биз дээ? Мөнгө хөрөнгө гэж мөнгөөр авсан материалыг хэлнэ. Зөв үү? Зөв биз дээ ахын дөө? Зөв. Тийм байна. Мөнгө хөрөнгийг надтай маргалдах гад хэрэггүй ахын тал бүрийн мэдлэг мэдээлэл байна ахын дөө заяа. Ахаасаа зөвлөгөө аваад ахыгаа мессенжерлөө бичээрэй заяа. Магадгүй чи хөрөнгө бүрдэх албанчаад хэрэггүйгээд ах дээр ирээд ахын чамайг ажилд оруулж өгнө. Нээлттэй сонгон шалгуултаар зарлж хагаад хэрэгтэй мессенжер чинь заяа. Ахын тэрний дүү тоолоогоос хөдөл авд яваад. За нөгөө нэг үнтэй компьютер чи авчиад энэ хараа мөнгө хөрөнгө нь тэнд эвдрээс суудсан тэр Mac-ийн компьютер. Mac 10 саяын компьютер цагтаа 10-аар гарч ирсэн. Эвдэрч байхгүй. Уг нь эвдэрдэггүй вирусдэггүй Mac-ийг тийм ээ. Төрийн болохоор эвдлээ хийсэн. За танаа мятын бол ер нь тэгэл нэг дарц тоглол байж байгаа юм байна да тийм ээ. Бүгд нэг өрөөрөндөө дарц тавьчихсан. Тоглоол. Шидээл аа. Бүгд нэг хөрөгчтэй дарц тавьсан. Бүгд тансаг хөрөгчтэй өлсч өгөх гээд юм. Энд хоолоо игээд хонд юм уу юу? Баланс үе та мэдэн шүү дээ. Хоолоо игээд хонд юм. Гисэн бас өдөр болго хийх ёстой ажлаа ивэл тайлангийн ганцхан интер давс дараад тайлан гараад ирнэ. Өдөр болгон өдрийнхөө тайлан. 7 хоног болгон 7 хоногийн тайлан, сард сарын тайлан, интер дарлаа жилийн тайлан гараад ирнэ. Мөн үү? Тэгэл худлаа шаагаад энд хондог нэртэй харигдчихж байгаа шүү дээ. Тэгээд хөргөж тавьдсан. Тэгээд одоо бүр гэртээ байгаа юм шиг гэрт одоо айл гэрээр хамаа алга нэг хөргөж байдаг байх, буудан байдаг байх, тийм ээ? Тэгээд одоо тэгээд бүхлийн байдаг байх. Алтан байгуулалт ямар шаардлагатай? Хэрэггүй шүү дээ. Одоо энд буудан биш. За бас дуулдаг, бүжгэлдэг энэ хараа. Микрофон тавьсан дуулна, бүжгэлнэ. Энэ задгаа заалан задгаа цагаан тавиад авч өгнө дөө энд. Энэ зааланд энэ ширээг авч байгаа л сумын клуб шиг шаана. Энэ хараа ингэдэг юм байна. Би бол ингээд төсөөлчлөө та нарыг. Энийг тавилаа энд бүжгэллээ. Шоудлаа. Хөрөгчнөөс ариг бивээ гаргаж ирлээ. Батаараа заа юу. Ийм л байна. Хийж байгаа юм алга хийцгүй идэн гарууд байна. Байна хардж байна. За нөгөө дарга ирсэн үү? Алга байна. Нөгөө данцаад байсан дарга авгаа ирээч юу хайч ба. Урдлаач юу хайцч юу. Энэ ямар юм бэ? Хэний шахаас үүдээ. Тэр маркетинг албаны даргач инктүү гэдэг нэг авгаа байна уу? Мөн биз дээ. Инктүү авгаа хаана вэ? Даам гэсэн үнтэй байранд амьдэрдэг гэсэн зөө юу? Харин юу л явцсан шүү дээ. Бүгд Монголд төлөвлөгөө. Инктүү гэдэг нэг даам авгаа байгаа. Амар үнтэй байранд амьдэрнэ. Метр квадрат нь бараг 10-20 саяын байранд. Уулын аманд хаус шахуу юмд готын төв амьдэрдэг гэсэн. Энэ карго явуулдаг хүмүүс хэлж шүү дээ бүгд. Инктүүд бараг каргоны дойл болгоноос шимтгэл өгж байгаа юм ярьж илээ. Сонссон үнэн баг нэртэй хэдэн каргонуудыг инктүүд бацдаг гэсэн. Өөрөө гадаад явахаар үнгүй явдаг гэсэн. Энэ мятын олон дарга нар чи бүгд гадаадаар үнгүй явна заа юу. Бүгд үнгүй явна гэж боддоо энэ олон дарга нар. Үнгүй явна. Энэ факт мөн шүү дээ. Иргэд өвдөд нэг эмчилгээнд явах гэж чадахгүй байгаа. Тэгэхээр мятын гадаадаар үнгүй зугаалаад хамгийн тод жишээ баримт факттай жишээ нь хүн нам арчилсан намын 2 бет нэртэй дорж ханд ярвайсан бузар гант төмөр хоёрын 2 гөлөг миний мэдхийн солонгосоор аялсан байна. Гадаадаар олон хугаасан гэсэн. Хэд удаа явсан дээр хоёр удаа. Төлөвшин газар талцсан. За энд одоо ресепшн ямар хэрэгтэй? Орж гараад явал да. Тэ? Бас нэг амтан зовоогоол энэ охин улсын орондоо хэрэгтэй сөөхөн жижиг болдохгүй байгаа. Сөөхтөр ресепшн хийлэг зөө юу? Өндөр цалинтай өдрийн 100 мянга. Сөөхөн цалин хангалттай олдно. Бичиг хэрэг арилсан. Бичиг хэрэг үүд захирлын чи үүд нь бичиг хэрэг байгаа ах юм дөө. Захирлын туслах бичиг хэрэг хийхгүй юу хийх вэ тэр? Цагийн зөөн өөр юу зөөх үү? Одоо энэ нараа мят энд ингээд бичиг хэрэг, дахиад захирлын бичиг хэрэг, дарга болгоны бичиг хэрэг, дахиад танаа хүний нөө захиргааны хэлцэж бүгд бичиг хэрэг хийчих шүү дээ. Гэхдээ бүгд компьютертэй байна шүү дээ. Бүгд компьютер дээр бичээд байгаа шүү дээ. Та нар эдгээр юу хичүүлдэг? Энэ хөдөлмөрийг хэрэгжиж шивүүлдэг юм уу энүүгээр арай? Энэ өсний гаагийн орой явцгаа. За юм байна. За ийм л байж та инхээр төр яаж ашигтай ажиллах юм бэ? Инхээр яаж иргэд ядуурлаас гарах юм бэ? Ягаад гэвэл дарга нар нь данхар байна.
Гүзээтэй боожгоо гарч чаддгүй том цадсан хайнгийн шарга шиг дарга нартай. Хайнгийн шарга шиг том төсөвтэй. Тэгээ төрд ажиллаж байгаа нөхдүүд бүгд нэг хайнгийн шарга шиг нэг таргалцсан юмнууд аа. Тэгээ 10 жил нэг ямар нэг өгөл үрээдэг үлээ цэрмагийн турсан тэрний таргалсан энэ төр гээд аа. Тийм л байна шүү дээ нэг нөгөөлөхөд. За тэр юу вэ? Тэр юу яа? чинь нөгөө катеринг. За катеринг нь энэ төрөө өмч үү? Барилгын төрийн өмч. Энэ жилийн эдэн дээр мар түрээсэлж байна. Түрээсэл энэ чинь юу шүү дээ. Энийгээ түрээсэл. Катерингийн үйлчлэгээ үзүүлж орлого олж байгаа бол энэ энийг эсвэл төр зар. Зараад энэ мөнгөөр сургууль цэцэрлэг барь, имлэг барь. Хавдар имлэг барь. Катеринг хоол ус үйлдвэрлэж явж байгаа шүү дээ. Харин тий. Бас катеринг үйлдвэрлэж байгаа компани эндээс ашиг олж байгаа. Энийг зарж борлуулад хавдрын имлэг барихад хандвал мөн үү? За би ингээд та нарын төсөв мөнгө чи ингээд зарцуулаад гээ. Хавдрын имлэг барих шав тавиад байсан. Монгол улсын ерөнхийлөгч. За ерөнхийлөгчийн санаачилж байгаа хавдрын имлэгт мөнгө босгож өгнө. За энэ хавдрын энийг зарах хэрэгтэй байна. Энийг зараад хавдрын имлэг рүү өг. Энүүгээр баг хавдрын имлэгийн объектыг барина. Энэ ямар нэг ингээд хувийн хвшил энд орсон даналцаад ингээд ашиг олоод төрийн юмд өнгө суугаа байж дээ. Чиний бас нээлттэй сонгон шалгуултаа шалгаад хоол үйлдвэрлэж явж. Өнгө сууж байгаа шүү дээ. Яг тэр нөгөө нэг Өнгө сууж байгаа шүү дээ. хоолоо нийлүүлж байгаа юм чи. Өнгө сууж байгаа та. Хоолноос ашиг олж байгаа шүү дээ. Ашиг олж байгаа. Тэ? Энэ иргэд нээлээд тош эмэгтэйчүүд нээлээд энд хоол хийе л да. Тэ? Тэгээ удан дамжиж байгаа манай гэр орооллын энэ дээрээ бас энэ хоол хийгээд ашгаа өөрсдөө авал да. Энэ өнгө объектанд болохгүй бол буузван шигээд чадна шүү дээ. Энэ нэг даргын бизнес л байгаа шүү дээ. Ойлгомжтой шүү дээ. Иргэдэд ийм үнгүй юм байна. Ирээд энэ дотор хоол хийгээд онгоцон дийлүүл гэж хизээ хэн зарласан. Хинч зарлаагүй. Хөө тийм үстэй. За энэ том нүсэр объектыг зар төр хэрэггүй, мяд хэрэггүй. Ойлгосноо? Арай Монголын хүний армаар дим нүсэр ам байхгүй. Тэр юу нөмч, мяд өмч бас. Тэр Монголын хайрлаа ус гэж та. Тэр чи өөр компани, хашааны цаана. Өөр компани, хашааны цаана байна, дөө. За энийг зар. Тэгээ энэ эдгэрт яасан намайг оруулж болохгүй гэж хэлсэн юм шиг байгаа. Та өөрөө тэгээ шууд Энэ харуулууд заа юу зүгээр шүн хулгай орж ирэхгүйг л хариуц заа юу. Өдөр орж гарч яхад эдгээр саат хийх байхгүй заа юу. Ингээд харуул хамгаалтын компани авц ардуура ойлгомжтой шүү дээ. Тэг харуул хамгаалтын компани захиралтай мятын захирал гэрээ хэлээ. Ардуура нэг хүн тутмын өдрийн гарааны тэдэнд төгрөг гээд завчаа шаалж байгаа. Ойлгомжтой. Би та нарыг дэндүү сайн мэднэ. За мятын чи нараа. Мөн тамигчингууд зориулаад автобусны буудлаас илүү юм яриад өччих. Хайрын зардал. Энэ нэг 100 сая ойлгомжтой. Тийм биз байгаа дөө? энэ обиж болж байгаа. Тамигчингуудыг ингэж ямар үнэнхээр даварцсан, мөнгө нь илүүдсэн. Имлэгт имлэгээ оролдохгүй байхад энэ араа. Мөн тамигчингуудад гашаанаас гаргаад Жордангийн дэргэд мөн овшнууд тамигных нь энэ хайцыг тавьж өгөөд болоо шүү дээ. Тэгээ тамигчингууд энд амарна. Яа. Амрах цав байд юм бах тань дураккуудад. Энэ дотор байгаа хийцгүй улгаас нар бүгд энд ч гарч ирд нарлан 13 тоглоно, мууш тоглоно, тамигчлан гой шаанаа та нар. Гой шаан. Ойлгомжтой шүү дээ та нар. За энэ миний татан буулга зандч тэр хэрэггээ сайдаа. Ойлгосноо би харуулад өглөө. Хош. Энэ хэрэггээ сайд мэд надад баярлах хэрэгтэй. Та нар явж үзэж чадахгүй байгаа, харж чадахгүй байгаа юмыг би харуулад өгч чинь заяа. Миний лайвыг өрөөнөөсөө үзээд мят дээр ийм хэрэггүй юм байна. Энийг зарж борлуулад хавдар эмнэлэгт өгье мөн үү? Мят дээр ийм хийцгүй албан тушаалууд байна. Тэднийг татан буулгаад тэднэр цалин тавьдаг мөнгөөрөө эмчнэр багш нарыгаа цалинг нэмье мөн үү? Одоо хэрэггээ сайд ийм хэрэгтэй шүү дээ. За хэдэн машин байна танад? Чи нөгөө нэг нисэж үйлчлээ зөөдөг. Гөө танад төр хэдэн машин байна? Автоваз чинь нэг 45 50 орчим машин байгаа. За мят 50 машинтай. Мят донгоц хэрэгтэй болохоос машин хэрэггүй заяа. Автобусандаа суугаад ирж чадахгүй бол ирж чаддгийг ажилд ав. За хэрэггүй. Та нар ямар засцууданд явах гэж байгаа ш. За мятд ажиллаж байгаа хүмүүс мангар ашигтай ажилтдаг шаацсан. 570 мал 300 тавьчихсан. Тэ. Ийм л байна. Мятын ажилчдын машиныг хараад ав. Ашигтай шааж байгаа. Гадны хүн оруулахгүй гэсэн байна шүү дээ. Танад ямар ч очин байгаа. Би л олж харахгүй байна. За энэ мят нэг олигоор хөндөр цалинтай нэг новшин цалин. Энэ цалин унчаад мятд ажил хийгээд байгаа байхгүй юу? Гэхдээ та 6 сая цалин авлаач сий машин унж дийлэхгүй шүү дээ. 5-600 сая машин тийм биз дээ. Та нарын тооцоог бодоход амархан шүү дээ. Ер нь бүгд ингээд ланд 300 сая, тэнд 300, тэнд 200, тэнд Lexus, тэнд 600 шааж бүр хараа. Мятд ажилд орвол та нар 600 унана, 570 унана. Тэ? За энэ жижиг хүүжгийн бол зүгээр л та нар
Бараг юундаа унах бах. Тавчиндаа угдах бах бараг аа. Тэгвэл тийм л байгаа шүү дээ нөөш. 600 хараа. Мяд ажил дөрөв 600 нь 600 сая машин. Зогсоол дээр нь байна. Аа. Өдөржингөө 600 чаад мяд төндөө уулзаа суугаа хөвчөд хүн байхгүй. Энэ зочин биш. Энэ танай ажилчны машин заяа. Ийм 600 ундаг хүн энд ирчээд ингээд танад хүлээгөө байж ир гэдэг бол тэр кейтерингийн үйлчлэгийн эзэн нэг үл энэ танаа дээр ингээд даваа байдал олох гээд мөнгө шинжлээ явьж байгаа. Нэг хулгайчийн машин л байгаа. Хулгайч нар л ийм машин унж байгаа шүү дээ ер нь. Нэг үл хувийн хвшил. Ойлгомжтой. Дугаар муугаар нь азын дугаар шаацсан. 99 90 гээд энэ 10 саяны дугаартай. 3005 бас нэг азын дугаар тавьчихсан. Энэ одоо их төөгөө машин нэг үү? Их төв ямар машин вэ? Тэр маркетингийн дараага даналцсан авгаа. Тэ? Бүгд шин тэрэг шаацсан хараа. Тийм л үү та нар. Шин машинууд унтсан байна. За юм байна гэнэ. За би дараа ирэн заяа. Би нодны хавар нэг 5 сард ирчээ танахыг лайвдий гэсэн боловч цэнгэлтгийн их мата би шорон чаасан тийм ээ. Тэгээд наадан болоод амраа явцсан. Тэгээд намар болсон ахын сургуульд орцсон. Тэгээд гिचэл завсарлагаар солонгос явчаад ямар сандаа буцахтаа танаагаар тайрч. Мөн үү? Би тэр үе танахыг лайвдаад энэ бүх юмшин дараагаас ч асуугаад 20 хэдэн дэтгэвртэй гарах юм бол оронд нь 2-300 залуучаас шалгаруулж байгаа чадaltaаг нав. Шаардлагагүй дэтгэврт нь гаргаад олон шалын цомогдох гэж лайвдах гэсэн. Тэнд бүгд 200 300. Тэ би бол энэ тэндэг газар очиж зүгээр бүгдийн цомогдоход шинчлээд өгнө. Өгсөн баас би босон суугаа ажиллана. Нэрэ шүү. Хувийн хвшилт хүмүүс босон суугаа ажил хийдэж штэ. Хувийн хвшилт. Ягаад гэвэл өөрийнх нь юм, өөрийнхөө өмчийг хайрлан хамгаална. Одоо энэ 40 машины чинь зүгээр царын тусмаас солих ирлэнээс зардал 40 50 сая төгрөж таахын доо. Би угаасаа нээлттэй сонгож Тэ? тендер ирэл явж байгаа юм чи. Сэлбэг хэрэгсэн замаа алднаа. Тэгээ төрийн имийг хүн хайрладгүй маа. Эвдэлдэг юм аа. За яг хаа дээр 2 автобус багт болоо штэ. Микро автобус болоо штэ. Микро автобус багт болоо. 40 50 машин шаардлагагүй. Гөшигтийн өндөр дээр танах инженер техник ажилч угс тэндээ ажиллаж байгаа. Энд ирэхгүй. За юу тэндээ ажиллаж байгаа. Өөрөөсөө машинаар очиж байгаа. Тэ. Буйны хот дээр байгаа хүчтэй. Энэ хон дээр. Зааш энэ одоо болилтоо улс төрд явж сөрөг хүчин хийгээд ард түмэн сонгосон чи хамтар засаглаад энэ тентгийн гөлгнүүдэд дарга сэргээр тавиад үнтэй цалин шаа гэж ард түмэн тавиагүй шүү дээ. Манай намайг сөрөг хүчнээ хийгсэн шүү дээ. Би өөрийгөө намаас ихлэ яри. Тэгсэн чи даналцсан нэг даам авгаа авсараа тавьчихсан нөгөөх нь гадаадаар цугаалаж шааж чинь. Энэ тэгээ төрийн хөгжил юм уу? Энэ төрийн зарлах шүү дээ. Тэ? Сайн. За харуул хамгаалтын эдгээр Монгол банкгүй. Нэг ээлжинд харуул нэг 40 хэдэн он гарч ин. За миний мэдхийн нэг 2 юм хувцастай хүн байна тий. Та харуул хамгаалтын компанийн бохирлоо. За нэг гараан дээр ахын хэд авч байна. За нэг 200 300 мянга авах. Тэгэд талын завчаад чамд бол талын өгж байгаа ахын доо. Ойлгосноо. Мятын дарга завчин талын айгуул нэг холбож өгсөн дарга завчин. Тэгээ нөөрхийн нөгөө далахыг зүс гацсан сахын одоо эднэрт өгдөг шиг юм болж байгаа. Одоо энд одоо өдрийн цагаар ийм 2-3 ээлжийн security ямар хэрэгтэй татан болох хэрэгтэй шүү дээ. Тэ? Ингээд үнтэй зарлага байшин шаацсан хэрэгчийн өмнө дээр. Тохиол тавиад болоо шүү дээ. Тэ? Камер шаацсан. Камер тавиад болоо шүү дээ. Би чинь утсан дээр мориныхоо жүшээ камераар харуулж үздэг шүү дээ. Өрөөндөө камер тавьчихсан. Би өөрөө тэ камераар анхан бүх юма хянчдаг. Надад харуул хамгаалагч хэрэггүй мөн үү? Тэ? Би одоо машингүй явж такси өрөөл ирсэн. Миний такси аав нэ такси ирж гинэ. Тэр хараа. Тэ юу пикап такси. Тэ. Тэгээ онгоцноос нэг ирэх гэж одоо яах вэ? Нэг амтан заваагаад машинуудаа дүгжирлээ мэдээ шаардлагагүй зү. Энэ амтанд нэг 5 цаас өгөө явчихна тийм ээ. За гадаа зогсож байгаа нөхдүүд бүгд тендер горлогчд. Өнтөө жип шаацсан нөхдүүд явж байна. За ийм байна баярлалаа мэдээлэл өгсөн. За энэ гайгүй залуу ингээд мэдээллийг өгөө яваад байгаа. Хаа газар бас юм гайгүй нөхдүүд байх юм. Тэр Мятад бол миний нэртэй адилхан тэр мөнх эрдэнийх гайгүй юм билээ. Сөүлд байгаа. Тэр мэрэгжлийн ажилтан байна. Тэр нэг Инкбат бол цүнх баригч. Дарга нарын цүнх баригч долдоодаг долдоо. Мятын нэр дээр машин унтсан 100 хэдэн сая машин унаад дипломат дугаар зүгээд даналцаа даам гарч ин заяа. Харийн үнэтэй суудсан. Харийн өргөн болцсон. Би мэдэн за тэр гэр бүлийн байдлыг яриад яах вэ? За юм байна. Бөр баяртай. Даргыг хоёроо над руу холбогдож би дахиж ирэн заяа. Намайг дахиж ирнэ гэж цаад улгаастаа сануулаарай за. Тэ. Тэр юу бичээд байгаа чи? Тэр утсан дотроос бичсэн шааж тэр хараа. Юу бичсэн чи? Хэрэг дуртаар хүрвэ. Зааваахан булган шүгтэй өгөн гарлаа ийшээ бичиг цаас бариад тендер гордоо шаасан. Энэ үлэг санхүүгийн дарга нүггүй юу? Ингээд хуйлдаа шахчих. Хэлээд бичүүлэх гэж гадаад явж байгаа юм шүү дээ. За юу вэ? За бах үү.
За энэ одоо би сая нисгээс буугаад явсан. Явна энэ гар өвдөд байгаа энийг татаах. Энийг гарыг татаах. Бүсээ зүүх хэрэгтэй. Миний гар гимтсэн шүү дээ. Халдлага төртөд. Шөрмөс урагдсан. Одоо би 1 сарын 2-нд явж хагалгаанд орохоор болсон. Хагалгаанд орохоор болсон. За сард өдөрт нэг ярээс хийж гэнэ метро. Шинэ хэсэг рүү. Явж байна. Амьдрал ямар байна? Эргээд одоо явж Тэгээ сард таксинд яваад хэдэн төгрөг болж байна? тэгэл өдрөө нэг одоо тэгэл явах тань. Өдөр нэг ганц яваад нэг 100к. Тий тэгээд Сар зогсоод заагүй хагас өдөр явахад нэг 3 сая төгрөг болно. Мөн үү? тий үнэ. Тэгсэн энэ зүгээр хилцэн дарах гэж 6.5 сая төгрөг. Хагас өдөр амар нь гадаадаар зугаал нь томилтжүүлээ шаана. Энэ шудраг уу? Шудраг шүү. Шудраг биш үү гэстэй? Тэ? Дангаас мөстэй. Тэ дангаас нэг цүтгэрг үзтэй тэ нэг халдсан хайнгийн шар шиг юмнууд Яг ба. таргалцсан шахацсан бордсон хайнгийн шар шиг юмнууд. 300 ажиж байна гэсэн. Тэ амар шүү дээ. Аваад хонхсдаг гэж. Тэн зүв байна. За одоо энэ дотор байх эзмөр за энэ чи яг нөгөө иргэний хүнсний төвдөө ирсэн гэсэн. Одоо нэг өөр. Орон нутгийн сэрс нислэг зэрэг хичээсэн гэсэн. Тэгээд ороо явал газар зөндөө байна. Иргэний нисгэр очин дараа баахан дарга нарын хүүхдүүд байгаа. За ёо. Гүр хэрэгчээ баатрын хүүхдийн дарга хийж гин гэсэн. Ургийн модыг судлуул энэ өш. Та нар одоо ингээд нэр хүндтэй хүмүүс улс төрд ороод те. Айгуу гоё явж гин гэж боддгоо. Өөрийнхөө хамаарл өхөө амсаасан садныг ажил томилол хүүхдийн болормоо гадаад иргэн яамны төрийн нэрмжгийн дараагаар хүүхдэд дарга болгоцсон дарга нь сая энэ араа Сая ярьдээ сая. туулзын цайдаа аваад давхар сууж штэ энэ дурак. Аа? Яг ба. Ингээд улс төрд явж байгаа ир эмгүү улгаач нар ийм болохоор би лайв гэдэг юмаа. Аа? Зөв. Зөв. За ингээд метр ороо явж байна. Энэ нисхийн нэр амар зангаас бүтцтэй юм аа. 23 онд 50 тэрбум төгрөг олж ирсэн нөө. 24 онд 10-ыг олоод 40 цогт дутцсан. Амар уу? Харин тэгж сая тий. Бүр 40 тэрбум ороод дутсан гэж байна. Тэс таадэрга. За тэгээд дээрэс нь мятын нэр дээр энэ гадны карго ачаа ирдэг заяа. Энэний гэрээ хийн мөн үү? Ачаа дутмаас наадвал чин дой шаадаг гэж би сонссон. Гэхдээ хараагүй шүү. Тэ. Үнэн гэж бодож байгаа. Ягаад гэвэл энэ хөрхийн бизнес хийдэг солонгосоос хөрхий гутлан бодол аваад онгоцоор явуулах уу газраар явуулах уу гэд лайв идэг шүү дээ. Манай лайвч худалдааны. Тэднээс надад тийм мэдээлэл зөндөө ирж байгаа юм чи. Мятын каргоны ачаа өндөр байна. Бид нэр зовж байна л ч. Тэгээ одоо мятын дарга нар гадагшаа өнгөө явна заяа. Тэгэхэд иргэдтэй зайлуул хямдхан чанартай гутал говц амс мандаж явуулахаар ачаа нь өндөр болохоор энд одоо юмны өвтөг өндөр тусаад байгаа юм аа. Дарга нар гадаад яваад хямдхан чанартай бараа брендийн барааг хямдхан авчин гадаадаар явахдаа мятын онгоцоор өнгөнөөс ч авчин мөн үү? Тий мөн яг. Одоо онгоцоор өнгөнөөс ч явж чадахгүй байгаа хүмүүс Туркээс, Бээжингээс, одоо Америкаас, Европоос ингээд брендийн бараа ирэх гэхээр зэрэг яах вэ? Онгоцных нь ачаа өндөр үнэтэй учраас энэ гадуур зарагдж байгаа гутал хувцс ч үнэтэй байгаа маа. Ийм л байгаа нь үнэн шүү дээ. Яг нэг нөгөөлөхөд. За ингээд мятын данкар үтцийг харуулад лайв өндөрлөө төр баяртай. Сеул яваад буцахтаа ингээд эмчилгээнд явсан ч гэсэн тэгээд буцахтаа хулгайч нарын бузрыг хараад явах юм да. Харах болгонд бөөл зүтгэж байгаа гутж чинь. Ажил хийж чаддгүй. Ер нь хулгайч хүнээс зүхтаадаг мөн үү? Тий шүү. Гэмт хэрэгтэн зүхтаадаг мөн үү? Сая орсон газар чинь хүмүүс. Сая орсон газрыг бүх зүхтагаа явж байгаа. Хулгайч нар сууж ийн гэсэн үг. Гэмт хүн гэлбэлцэн мөн үү? Яг үнэ тий. Одоо мятыг чинь ирчсэн Монгол гэдэг нэг Ганвали амар төвш ингээд их хурлын гишүүн байсан нэг гөлий золбисэн нэг золбин хөлийн юмд өгцөн. Би өлөн золбингоор дуудана яадаг. Тэглээгээд над гомдол гаргуул харъя. Золбин байна шүү дээ. Тэр цалин байлан зүгээр шааж байгаа байдал өндөр цалин авч байгаа. Мятын менежментийг сайжруулж өгнө гэдэг амар төвшин сарын 3 сая 500 мянган цалин бага байна гэж сууж байна. Тэгвэл менежментийн энэ нэг хитэн тууц нэртэй хитэн пистанаар сайжруулдаг юм уу ш? Ирсэн Монгол гэж менежмент сайжруулна гэж нэг компани байгуулсан. Бас нэг хийцгүй нэг жилд тэдэн тэр хүмүүс цалин авдаг гарууд байгаа. За дахиад жилд энэ олон зуун саяын цалин авдаг энэ дарга нар байгаа. Тууц. Мөн үү? Тэгээ би итгэхэд бас. Тэгээ бэтгэ байж байгаа байхгүй. Эднийг тэгээ тууш хүүрээрээ тууц хийдэг ар пэцтаанууд бай. Та нарыг хараад бөөцөд чинь заяа. За энэ тууцын гişүүдийн нэр шиг хараад та мөн овшнуудыг ийм данхар бүтцтэй. Ташаагаад одоо мятан дахир дээр сонгон шалгаруулна гэж сонгон шалгаруулаарай. Ойлгосон уу? За түр баяртай. Өглөө усаад хоолоогоо сөөдөл. Өглөө би чинь Дэнжанаас 4 гэж нөгөө одоо бууцсан буудлаасаа гарлаад авхилаа 5 гэж нөгөө энэ Жинчаны аэропорт дээр ирлээ. Хоол цайж амжсангүй буулаа. Би буугаа шууд такси өрсөн тийм ээ? Тэгдэг байх.
Тэгээ одоо хил дээр юм тавьсангүй ингээд иргэдийнхаа төлөө мэдгэрхийнх нь хүрээнд мэдүүлэл явж гин зүг. Миний лайвыг үздэггүй. Саа үзэж фоло байж дараа шеэрлж байгаа заа. Улгаас нарын дээр улс төрч их хурлын гишүүд саад дарга нарын одоо пэйжийг шууд блок хийж байгаа заа. Дарга нарын пэйжийг блок хийгээд таксиных нь хэллээрээ манай таксиныхаа. Би явах болондоо та нараар ингээд таксигаар хөргүүлж जैन заа. Тэгтээ ээлж ярэ дараагийн ээлж дараагийн жолооч аваа явъя. Дээр надтай нэг өгш нас таах явсан тийм ээ. Нэг хүн нэрванга яваад яг бүгдийг чинь чадлаараа дэмжил та. Нэг хувь хүн л ингээд чадлаараа бүгдийг дэмжих гээд байгаад энэ дарга нар яагаад иргэдэд дэмжиж чаддгүй юм бэ? За ийм байна түр баяр та.